Хей манайхаа Littleman podcast-ийн ээлжид нэгэн дугаар эхэлж байна. За өнөөдрийн бидний дугаар та бүхний сайн мэдэх сайхан бүсгүй группийн админ Дэлгэрмаа хөрөлцөн ирсэн байна. Урилга хүлээж авсанд баярлаа. За баярлаа. Урьсандаас маш их баярлаа. За ирэхгүй байх юм болов уу гэд амар их айсан бэ. Очин гэсэн бол очив шүү дээ. Ирэхгүй ингээд намайг эргэлзүүлээд исэн. Яах гээд байгаа нь мэддэггүй байгаад байсан. Жохон чамд эргэлзээд исэн байхгүй. Хоёулаа ч нөгөө биеийн пропорц. Тийм ямар хоёр шиг учраас жохон тэрэн дээр л эргэлзчихэл та. Би нэгсэндээ баяртай гэхдээ юу яалаа. Айгуу тийм ингээд фитнес ярьж чанж тантай хамт суух юм даа. За. Айгуу бэлдсэн өөрийгөө мэдгэж гинөө бэлдсэн. Мэдгэж байна. 3 хүүхдийн ээж те. Сая охинтой болсон. Охин нь одоо 9 сартай. Ингээд хүүхэдтэй болох анхны мэдрэмж яг ямар байсан бэ? Одоо бүр анхнаа. Одоо ингээд тест ингээ харах. Ерөнхийдөө би ч одоо манай том хүүчин 9 настай 2014 онд төрж исэн. Ер нь бол жоохон хожуу төрөлтөнд орно л да 27-тай төрж исэн шүү дээ. Тэгээд анх ер нь ээж болсноо мэдэх бол миний бол амьдралдаа бол хамгийн бүр авч исэн ад жаргал хамгийн бүр догдолж исэн одоо тэр догтлол тийм яг одоо ч мартагддггүй. Яагаад гэх юм бол одоо нөхөртөөгөө 2011 онд танилцаад тэгээ 12 онд хурмаа хийгээд за тэгээд ерөнхийдөө мэдээж нөгөө яг л нөгөө хосуудын л ингээд нөгөө яг тийм юугаар явж исэн л да замналаар тэгээ бит хоёр нөгөө 11 оноос хойш ерөөсөө хүүхдээ болохгүй байгаад байж байгаа 14 онд яг хүссэн хүлээсэн одоо хүүхдээ ягаад ч юм бэ яг нэг л өдөр хүрээд ирсэн. Тэгээд яг тэр өдөр бол яг би бүр ингээд маш олон нөгөө нэг бас ярьж болохгүй түүхүүд байгаа тань л да. Тэгээд тийм байдаг учраас манай нөхрүүд гинэ нөхөр одоо ойр дотныхаа хүндээ хүртэл ярьдаг л да хөөрхөн дурсамжтай тэр өдөр бол яг 4 сарын 2014 оны 4 сарын 20-нд байсан байхгүй юу? Одоогоос яг л бараг л 10 жилийн өмнө гэсэн үг шүү дээ тийм. Тэгээд яг манай аавынд буюу манай одоо гэрт бараг ингээд дугуй ширээний уулзалт болоод тэгээд дараа нь бит хоёр оройн нь яг тест авч гэртээ үзээд бүр тэр оройг бараг хоёр талдаа ерөөс унтаагүй баха. Тэгээд маргааш нь за энэ тестэнд ерөөс итгэж одоо юу гэдэг нь те нөгөө сэтгэлээ одоо ингэж бас юу яагаад явах гэдэг хийд юм тийм хоосон юу яагаад. Тэгээ манай нөхөр чинь бүр ингээд тестнээс жирэмсний тест нь үнтэйгээс нь 3 төрөл хямдхнаас нь гээд нөгөө бараг 5 тест авцсан. Тэгээд тухайн үед яг бит хоёр залууч байж анхлан одоо ээж болж байгаа хүмүүс ч байж те яг тест нь 100% гэдэг жоохон нихур хандаад. Тэгээ маргааш нь шууд нөгөө яханд хамгийн ойрхон байсан руугаа ороод тэгээ эмч манай нөхөрлөө ингэж харснаа баяр үргээ сайн ажилласан байна гэдэг байхгүй гэсэн чи манай хүн бүр ингэ шоконд ороод ингэ нүдэнд нь нулимс бүр ингэ цэлийн зэмсэн манай хүн чи хэр баргийн одоо бит хоёр ч 10 хэдэн жил болж байхад хэр баргийн тийм ер нь нулимсаач харуулж байгаагүй хүн шүү дээ тий ер нь жоохон тийм хатуу харагддаг зэгтээ цаана л уйхан юм шиг байгаа юм л та. Тэгээ тийм байсан байхгүй. Тэгээд хүү дээрээ ололцтой нэрээ маш их баярлж исэн. Ингээд би ээж болчдөг юм бах та гэд. Яг нөгөө хүн чинь ингээд юу ядг юм бэ л шүү дээ. Ялангуяа эмэгтэн залуу насаараа ингээд кодлогдчихдаг тий. Тэгээл ингээд нөхөртөө болоод ингээд явж исэн ч гэсэн ингээд бас ингээд найз нөхөртөөгөө одоо юу гэдэг гарч ороод тий ингээд нэргэцсэн ингээд явж байдаг. Нэг за би нэг ээж болъё доо гэд нэг тийм гэж боддггүй ч юм уу тийм насан дээр ч байсан юм уу. Тэгээ үеийн найзууд маань найз нөхөд маань ингээл ээж болоод эренгүүт нь хүнээрээ би юу яагаад гэд бодд юм л шүү дээ. Яагаад ээж болж болохгүй гэж тэгэл ингээл харсан чи ямар ч сан ирэх би бол тэр зүйлд маш их итгэдэг л дээ. Бурхан тий цаанаасаа яг болох үед нь л хүүхдийг илгээд юм болов гэж би боддог. Яагаад гэх юм бол 2017 оноос өмнө бол бас жижиг сажиг одоо юу гэдгийг бас бэлтгэгдээгүй зөндөө олон зүйлүүд бэжэс байсан бид хоёрын хувьд болохоор тэгэл яг л бүр цаг нь хоёрын одоо болсон шүү гэд ер нь тэгээд хоёр дахь хүү дээрээч бас тэгсэн охин дээрээч бас сая тийм бүр яг л ирэх хэвээр үедээ л ирсэн болоо гэж бодсон. Охиноос өмнө би чинь бас 2 3 удаа юу яасан штэ жирэмсэн болоод нэг нь савны гадуур холоод хоёр нь өсөлтгөө болоод тийм маш олон ингээд нөгөө амжилтгүй жирэмслэлтийн ардаас миний ох ирсэн байхгүй. Тэгээд би охиныгоо юу яадгийн яг л ер нь охиныгоо ч яг ер нь 3 хүүхдээ гурлангийн яг л ирэх хэвээр үедээ ирсэн болов. Ер нь ганц надад зүйлгүй. Одоо бүх одоо ээжүүдэд бүх гэр бүлд хүүхэд гэдэг зүйл ирэх үедээ ирдэг.
ирэхгүй үедээ бол ирдэггүй гэдэг зүйлийг одоо 3 хүүхдээ болсныхаа дараа илүү сайн мэддэг болсон гэж хэлэх юм уу? Тийм байх. Надад бас яг тэгэж бодогдсон байхгүй. Би чинь бас ингээ хөөрхөн хугацаанд хүлээсэн. Тэгээд хичээсэн бас тэгээл ингээл болохгүй байна. Хүн болгоно хичээдэг л дээ. Тийм ингээл болохгүй байна гэл ингээл бодоол байсан. Тэгсэн чинь тэнд манаа нөхөр болохоор зүгээр л байгаад тасахгүй ингээл болно штэ гэл. Эмэгтэй хүн айгүй хингэж юм шиг байгаа юм. Магадгүй ер нь бол эмэгтэй хүний сэтгэл зүй, эрэгтэй хүний сэтгэл зүй гэдэг чинь асар өөр л юм байл л дээ. Тий. Нөгөө эмэгтэй хүний одоо даавар гэдэг чинь шалгондоо тий, эрэгтэй хүний даавар гэдэг чинь шалгондоо гэл. Дааврын асуудлаас олж ер нь бас ингээд эмэгтэй хүн арай эмзэг хүлээж авдаг тий, эсвэл юмыг хүн дээр хүлээж авдаг, юмд ийм сандрууч гэдэг юм уу? Тийм байдаг баг гэдэг шүү тий. Тэгээ ингээд даавар гэд ярьснаас хоёлаа юуг асуухад эмэгтэйчүүд хүрсний дараа ингээд дааврын асуудалд аягүй хүртдэг шүү дээ тий. Таны хувьд одоо хэр өртсөн? Харьцангуй гайгүй байсан уу? Ер нь бол тэгэл хүртэхгүй эмэгтэй хүн гэж бараг байхгүй хаа. Одоо эн чин жирэмслэхээр мэдээж одоо юу гэдэг би анагаахын өмчлөлтэй гэхдээ яг хөө ингээд өөрийнхөө ойлгосноор ингээд тайлбарлахад эмэгтэй хүний бие махбод барьж чинь жирэмслэхээр ингээд тийм гизэн томрон за тэгэл нөгөө ураг бие болно гэдгээс ахуулаад дааварчин шууд ингээд өөрчлөгдөд эхлэн штэ тий. Тэгээд тэр дааварчин төрөөд төрчхөөр тэр дааварчин багаар багсан штэ. Тэгээд нөгөө өссөн байсан дааварчин багасчаар тэр чинь ингээд сэтгэл зүйн хувьд ингээд тогтворгүй болчихж байгаа байхгүй юу, өөрчлөгдөд. Тэгээд бид нар чинь нөгөө төрсний дараа ингээд эмзэг болчдөг, төрсний дараа маш их гомдомтгой болчдөг, төрсний дараа одоо юу гэдэг төрсөн үнийг ингэх ёстой шүү, тэгэх ёстой шүү гэдэг чинь ерөөсөө л сэтгэл зүйн тогтворгүй байдал гэж ойлгоод байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө энэ эмэгтэй хүний төрсний дараах сэтгэл зүйг хамгийн ихээр хэн сайн ойлгох вэ гэвэл хажуудах нөхөр нь л сайн ойлгох хэрэгтэй. Бид нар найзуудтайгаа өдөр болгон хамт амьдарч чадахгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр нөхөрчин өдөртөө шөндөө ер нь хамт байгаа тохиолдолд ер нь эмэгтэй хүнийгээ хайртай хань ижлээ тийм одоо магадгүй үдж байгаа залуучууд байвал шинэхэн аав болох ч байгаа хүмүүс байвал маш сайн эмэгтэйнийг нэг ойлгох хэрэгтэй. Судалгаагаар хүртэл байдаг юм байл шүү дээ. Эмэгтэй хүн одоо хосуудын тийм залуу хосуудын салтын шалтгаан бол ер нь бол дийлэхтэй төрсний дараах одоо энэ сэтгэл зүйг тийм даваагүй улмаас юу ячдаг. Гэтэ тэр сэтгэл зүй бол мэдээж насан турш яах байхгүй шүү дээ. Нэг хэсэггүй хугацааных байна. Хэсэггүй хугацааны дараа эргээд хивэндээ очин. Тэгэл эргээл бүгд буцаад хаппи болно шүү дээ. Тэгэхээр одоо таны хувьд одоо яг ингээд за би яг ингээд депресстэд байна да. Сэтгэл зүй ингээд юм юмд ороод дааврын өөрчлөлтөнд ороод байна гэж ер нь мэдрэгдэн шүү дээ. Одоо саяхан сарын өмнө л мэдрэгдлээ шүү дээ. Ер нь бас эмэгтэй хүн чинь нөгөө байгалийнхаа хуулиар сарын тэмдэг ирэх үед хүртэл дааварчин өсөж багсан шүү дээ. Тэгэхээр сарын тэмдэг ирэхэд хүртэл яг нөгөө юм нэрсэн аваа шиг гэдэг шүү дээ. Тэр чинь яг л ерөөсөө л яг нэг тиймэрхүү үгнээс одоо жишээлбэл юу бас амьдралын бодит үннүүд л ахгүй юу. Одоо бидний одоо сарын тэмдэг ирлээ гэхэд бидний бас ингээ зан ашинт хүртэл ингээ өөрчлөлт орчдөг шүү дээ. Тэгэл сарын өмнө яагаад ч би нэг уур үрээдсэн цаанаасаа нөхөр юм ингээл асуусан чи бүр ингээ харахаар уур үрээдсэн чи яг оройн юм ирчихэж байгаа байхгүй юу. Тэгээд би бас бодсон байхгүй юу. Энэ эрэгтэй хүмүүс ч нэрээ хэцүү юм да. Бас яах вэ хэцүү ч яах вэ. Тэгээд бас энийг ингээд даван тоолдог нөхрүүд байна, ойлгодог нөхрүүд байна. За ойлгодоггүй бас хүмүүс бас байна шүү дээ. Тэгээд аль болох бас эмэгтэйчүүдээ ойлгож байгаараа. Гэхдээ би бодлол нэг тийм гендрийн ялгаа, гендрийн одоо тийм эрхтгч байдлыг хүсдэг. Ганц эмэгтэй хүнийг хайрлаараа гэхгүй мэдээж бүх зүйл чинь өвөөтэй аваатай байх хэвээр. Одоо юу гэдэг нөхрөөсөө хүсэж байгаа зүйлийг те өөрөө ч гэсэн нөхөртөө өгдөг байгаасаа гэж би хүсдэг байхгүй юу. Тэгэхээр бол яг танай гэр бүлийн хувьд бол нөхрийн оролцоо бас мэдээж тодорхой хувьд байгаад байна тий. Байлгүй яах вэ? Ер нь бол манай гэр бүлийн хувьд бол ер нь их гэр бүлсэг амьтай. Гэр бүл юу гэдэг лээ? Гэр бүлсэг. Гэр бүл. Ер нь бол хүүхдүүдтэй их хөрөнгө оруулалт хийдэг. Хүүхдүүдийнхаа одоо ад жаргалтай мөчийг тийм одоо хүүхдүүдийнхаа одоо тэр нөгөө баяр баясгалтай мөчийг номер 1 тавьдаг гэр бүл ахгүй. За тэгээд ад жаргалтай мөч гингүүд тэрийг бас тэгээд одоо юу гэдэг бас өөр зүйлээр магадгүй хүмүүс харж магадгүй юу гэдэг хүссэн юм авч өгөх нь бол ад жаргал биш ахгүй. Миний хувьд болохоор хүүхэд гэдэг зүйл бол магадгүй нэг 13 4 хүртлээл нэг ээж автагаа айгүй тийм гоё. Яг ингээд
тийм дотн гэр бүлийн одоо юу гэдэг тийм байдаг бах гэж би боддیں۔ За 14 15-аас хойш бол яг үнэндээ бол тэгэл өсвөр нас тэгэл ингээл нөгөө нэг ингээл наснууд явж штэ шилжилтийн нас тий. Тэгээ тийм наснаас хойш ээж автаа гоё ингээд нэг юм байнгын байж чадахгүй найз нөхөд гээд явчин. За тэгэл сургууль соёлд явна гэл. Тэгэхээр нэг хитгэн нэг 10 хэдхэн жил 10 жилгээд бодъё л да 10 жил би хүүхдүүдтэй гоё ингээд яг гоё дурсамж бас бүтээмээр байгаа байхгүй юу. Багтаа одоо юу гэдэг манай охин ч одоо мэдээж бас ээж болно. Манай хоёр хүүчин мэдээж аав болно. Том болоод миний ээж аав хоёр бас тэгдэг байсан ш гэдэг бас юм дурсамжиг хүүгийнхаа ч юм охиныхаа тархинд үлдээмээр байгаа байхгүй юу. Тийм учраас би ер нь бол гэр бүлдээ аль болох бүр маш их үнэтэй цагийг би гэлгүй манай нөхөр ч гэсэн аль болох үнэтэй цагийг бүтээхийг хамтдаа бүтээхийг хүсдэг. It's just the little things. Хамтдаа бүтээх дурсамж бүрт үлгэр мэт мөрөөдлийг бодит зургаар урлахад хайраар гэрэлтэх бяцхан өрийн минь инээмсэглэл хамгийн гоёхон цэцэг мэт үзэсгэлэнтэй бидний нандин агшин ээж охидын гоо сайханд зориулав. Гурван хүүхэдтэй алдсан тий. 2 хүү 1 охинтой. Тэгээ яг нэг одоо ээж хүн болцсон. Тэр ээж хүн болохын өмнөх дэлгэрмаа гэж бас хүн байгаа тий. Дараа нь ээж болцсон дэлгэрмаа гэж хүн байгаа. Энэ 2 хүний хооронд ялгаа байна уу? Ээж болохоор эмэгтэйчүүдийн амьдрал юу ямар их өөрчлөлт гардаг юм бэ? Гардгүй хүмүүс бол гардаг л байлгүй дээ. Би ч одоо ер нь би ч ээж болохоос ч өмнө л юм байсан. Гэтэ бас яг зан харилцааны хувьд бол нэг гарахгүй. Би бол яг нэг тийм юу штэ яг тийм нэг цахилгагүй штэ. Жохон тийм хүүхэчиг гэх юм уу. Тэгээд ийм нэг юм хүнтэй одоо юу гэдэг нэг юм том болсон ч гэсэн ерөөсөн нэг юм дүлгөөн байж чаддгүй. Тэгээд одоо ингээл найзуудаа гарахад ингээл байнгын цахилгагууд ч гэдэг байнгын ингээ болдгоо нь би яахгүй. Болдгоо гэдэг нь одоо тийм муухай утгаар биш л те. За тэгээд хүүхдтэй болсны дараа гэх юм бол эхний хүүхдтэр бол би ингэсэн юм. Эхний хүүдэр бол 6 сартаагаас нь би болол нөгөө нэг яг үндэ бол байнгын л нөгөө багтаал одоо яг манай ээж аваар яг тийм туслах гэрийн туслах хүнтэй байсан. Тэгээд 6 сартаа дээр нь том хүүдэр нэг их авч байсан. Асрагчигч. Тэгээд тэр ихчтэйгээ ерөнхийдөө ингээд хамчилзаал байжсэн. Тэгээд 2 дахь хүүдэр бол өстой баг 2 дахь хүүгээ бол нэг өөрөө хараагүй гэх юм цаашаа ингээ одоо харсан л да. Тэгээд бүр ингээд байнгын ингээд орж гардаг байсан. Тэгээ одоо бол яг охинтой болсныг хэлэхгүй. Тэгээд одоо би бол ямар нэгэн байдлаар дахиж жирэмслэх боломжгүй. Тэгээд дахиад жирэмслэхгүй юм чинь би энэ одоо тий охиныхоо энэ гой ингээд нандин мөчийг бүр ингээд яг ингээд байнга л хамтаа баймаар гэд байна гэдэг утгаар би бол одоо нэг ажил төрлөө жоох ингээд хойшин тавиад тэгээд илүү нөгөө нэг одоо охинтойгоо илүү ингээд одоо амьд ойрхон байгаа гэх юм уу да тий нөгөө аль болох ингээл охиныхоо бүх юмыг өөрийн гараар хийх бүх юмыг оролцоотой байхыг хүсэж байгаа. Тэгээ охин дээр илүү манай гэрийнхэн тэгээд байгаа байхгүй. Та охин дээр л илүү нэг сайн ээж байгаа тахшиг ингээ нэг урд нь нэг жоохон муу ээж байсан хайшин тий тэгээд миний охин чи яг 10 сар хүрч байгаа. Одоо 26 10 сар хүрэн тэгээд яг тэр нэг юм баддаг дээр нутаг дээр байгаа даахгүй. Тэгээ харахаар бүр одоогийн ярьсан чи санчлаа шүү дээ. Тийм байна. Тэгэхээр одоо бас ийм байгаад байгаа. Хүмүүс харьцангуй ингэж өөр бодож байна. За зарим гэр бүлүүд ерөөсөө ингэж нани одоо хүүхэд харж тусалдаг хүний нани гэдэг аа штэ тий. За тийм хүн байх нь бол зөв юм аа. Яагаад гэвэл эмэгтэй хүмүүс өөртөө цаг гаргах хэрэгтэй, өөрийгөө хайрлах хэрэгтэй тий. Тэгээ ингэж нөхөртөөгөө бас хоёулахнаа цагийг өнгөрүүлэх хэрэгтэй. Тэгжээж гэр бүл удаан тогтвортой амьдрахын үндэс болоод байна. За тэнгууд нөгөө талдаа
ажилгүй, анхиагүй, хүүхдээ өөрөөсөө төгшөөсөн тийм ээжүүд нанийг авч хэрэгжилж байна. Энэ дээр одоо таны хувьд бол угаасаа окей. Тийм хүн байх тусалж иж би гоё happy явах гэдэг чинь. Тэгвэл мэдээж бас ингээд энэ тэндээс ингээд юм хүмүүсийн одоо юунууд асуултууд ирдэг бах те. Энэ зөв юм уу, буруу юм уу? Чиний хувьд зөв үү? Миний хувьд бол би бас буруудахгүй. Гэхдээ л нэг зөвтгөөлтэй. Зөв штэ. Ста нэрээ та нар бүгд ингэж харуулах хэвээр. Эн чинь бол яг нөгөө миний харж байгаа өнцгөр яг хүн өөрөө юу гэж хүсэж байна те. Миний бодлоор хүн өөрөө хүсээд үнэхээр гэрийн туслагч авахыг хүсээд өөрөө ингэж болохгүй байгаад байна. Миний зүгээс бол би окей би болж гин, чадж гин те. Тийм юм чи би өнөөдөр яг таны хэлдгээр хүүхдүүдтэйг бүр илүү ойр байх хэвээр би юм байх хэвээр гэдэг өнцгөөс би хардаг байхгүй. Гэтэ ингээ юу авдаг хүмүүсийг бол эсэргүүцэхгүй шүү дээ. Хүн хүний сонголт байгаад байна. Би бол энийг болол бас л яг адилхан чинийхтэй адилхан үзэл бодолтой. Гэхдээ энэ бол бас нэг юм хүний одоо юу гэдэг нь тий өөрийнх нь одоо үзэл бодлын бодлол гэж бодож шít. Авах нэг нь авах, авахгүй нэг нь авахгүй байг тий. Одоо намайг авлаа гэдэг энэ ажилгүй анхаагүй штэ гэж ярих ямар шаардлагагүй л ахгүй юу. Авж байгаа хүмүүс зөндөө байгаа. Гэхдээ тэрийг үгүйсгдэг маш олон хүмүүс бас байгаа, хармаас байгаа. Гэхдээ би бол яг үнэндээ хэрвээ боломж нь байвал аваасаа л гэж хүсдэг. Ээжүүдийг хэрвээ боломж нь байл тэр чинь мэдээж цалинжуулж байгаа юм чинь тэр хүнийхээ цалинг өгч байгаа юм чинь мэдээж дахиад нэг зарлага болно те. Тэгэхээр хэрвээ тэр одоо найны гэдэг хүнийг за гэрийн эзэгтэй туслах гэдэг одоо эн чинь бас мэрэгжил болчиход байна шүү дээ. Яг үнэндээ те. Мэрэгжлээс гадна эн чинь бол нэг ажлын одоо талбар болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрийг бол авах боломжтой байвал аваасаа л гэж хүсэж байна. Миний хувьд болохоор би бол багасаа яг хөө ингээд манай ээж аав хоёр болохоор хүүхдүүдтэй юу яцсан одоо аль болох ингээд хичээлд нь илүү толгуурлуулад хичээлээ миний хүүхдүүд сайн игээрээ гэх тийм манайх ч ингээд 4 охиныг бандтай штэ тэгээд нэг ихч байдаг байсан тэгээд тэлээгээд би одоо нэг тийм ажилт муу ч юм уу тийм болоогүй л байгаа байхгүй юу яг ингээд юу яхаар яг эцэг эхийн хүмүүжил их чухал. Энэ ингээд багасаа хүүхдүүд чинь юм гэрийн туслах хүнтэй байхаар айгу тийм замбраагүй болчдаг, ажилгүй болчдаг гэдэг бас нэг тийм ойлголт байгаад идэм шүү лээ. Тэрийг бол эцэг их нь бас ингээд те төлөвшүүлээд хүмүүжүүлээд миний хүү хоолой эзнийхэн дараа ядаж аяга аваад гоо ингээд угаал дурлуу хийгээд угаачж байгаараа гэдэг ч юм уу тийм юм эцэг их нь л зааж өгнө гэхээс ш одоо юу гэдэг эцэг эхийн хандлага яг л хүүхдэд төлөвшдөг гэж үнэн л ахгүй тий. Тэгэхээр би тэрийг бол нэг буруудахгүй. Аяга угаа гэснээс манай ерөнхий ивент тэтгэгчээр Munchkin брэнд ажиллаж байгаа. Тэгэхээр та хоёрын маань хувьд яг хүүхдтэй хооллолтын хувьд яг юу хэрэгжилж байна? Одоо манай хүн чинь бар халандаа орсон штэ. Тэгээд бит хоёр ер нь огт нэмэлт сүү хэрэглээгүй. Яг нэг ганц 2 удаа нэмэлт өгсөн нэг юуны шаардлагаар эмнэлэгт нэг хэвтэх 3-4 хоног эмнэлэгт хэвтгэхээр тэгээд буцаад нөгөө хүүхд чинь нэмэлт идэж жагаад буцаад би очиод мөөм дээр очиж штэ тэнгүүд ёстой нэмэлт иддэггүй юм лээ. Яг ээжүүд тэгж яриад байдаг үнэн л юм байлээ. Манай эхний хоёр том хоёр хүү маань бас л нэмэлт идэж байгаагүй. Тэгээд би чинь бас их сүү сайтай хүн юм шиг байлаа штэ тий. Одоо нөгөө хүүхдийн аяг тавгны хувьд бол сонголт аягүй болсон штэ. Миний хувьд бол яг хоёр дээр Munchkin брэндийг одоо хэрэглээ 6 жил болж байгаа. Тэгээ яг хүүхдэд зориулсан ингээд 360 аягаас эхлээ. Одоо яг ингээд 6 сараас нь авахуулаад хүүхдийг 2 нас хүртэл нь хэрэглэх юм юунууд байдаг байхгүй юу? Аягнууд нь ингээд бүр ингээд сонсчихсан харжсэн яг хэрэгжилж байгаагүй юм байна. За та хэрэгжилж үзээрэй. За би нэвтрүүлгийн дараа танд бэлэглэнэ. За баярлалаа. Тэгэхээр манай Munchkin брэнд чинь зөндөө нөгөө аяг тавгнаас гадна хүүхдийн нөгөө brush baby гэдэг оотой. Хоёрын хувьд ямар оо хэрэгжилж байна? Манай охин уу? Манай охин одоо нэг шүд байхгүй шүү дээ. Хоёр хүү юу? Хоёр хүү манай том хүү чинь бол айгүй шүд сайтай шүү дээ. Айгүй багасаа маш сайн зөв хооллож ирсэн. Манай дунд хүү бол айгүй хэцүү шүү дээ. Шүдмүүд бол бас нөгөө хар нөгөө хамгаалт өгдөө шүү дээ. Төрхлөг тэрийг ингээд төрхүүлсэн чинь нөгөө хүмүүс тэрийг хорхооцсон гэдээ ойлгоцсон. Хүүе наад хүүхд мөхтийнхаа шүдийг янзлаачаа гэл тийм бас комментуудаас ирдэг. Тэгээд тэр хоёрын хувьд болохоор нэг солонгос нэг хэрэгэлдэг. Тэгэхээр би одоо танд яг юу зөвлөх гээд байна. Тэгэхээр манай Munchkin брендийн brush baby гэдэг хүүхдийн осайз байдаг. Тэр бол яг төрсөн цагаас нь ахуулаад хэрэглэж болохоор амны салбидаг. Тэгээ хүүхдийн яг насанд нь тохирсон сойз байдаг. Тэгээ яг манай хоёр ч гэсэн одоогоор хэрэглэж байгаа. Манай хоёрын шүд
одоогоор ямар нэгэн асуудал байхгүй байгаа хоёлаа. Тийм болохоор бас таныг сонирхож авч хэрэглээ. Шүд хэцүү тийм. Йоо өвтгөр. Би багтаа ингээд шүд өвтгөр нэг бол ингээд эндээ төрчихдөг садчидэг байсан. Миний шүд ер нь өвдгөөсөн байна. Ер нь ингээд за танаа үеийнхэн ч бас мэдэхгүй байж магадгүй. Ер нь ингээд ийм 80-аад оныхан ч ингээд яг бүр хэлээд яагаад тэгэл сингэнэл. Тэгэл нэг бол энэ дээрээ ингээд дараал. Манай үеийн дээр ингээд даардаг. Тэгээ өөр яадаг байла те. Нэг тийм сонин аргуустай хийцээч нөгөө эмнэлэг одоо бодохгүй те. Сонин аргаар. Тэгээ нөгөө 6 нэг юм зуучдаг байсан юм уу баг ингээд дэмжлээд байсан юм шүү. Нэг юм ийм зуучдаг байсан шүү дээ те. Тэгээ одоо бол хүүхдүүдийн шүд бол их анхаардаг болсон байлээ эцэгчүүд. Тэгээ багаас нь бол маш их нөгөө шүдний гоо сайхан гэдэг бол маш их одоо чухал шүү гэдгийг мэдэрдэг. Эсвэл өөрсдөө ч мэдэрсэн баг. Тэгээд аюу их гой эрүүл шүдтэй тийм хорхооцсон шүдтэй хүүхдүүд бараг л харагдахгүй лээ. Ерөнхийдөө л амны хүндий эрүүл арчилгаа чинь нөгөө хоол аяг тавгтай ингээд ерөнхийдөө уялдаад явчихж байгаа юм л та тийм болохоор миний хувьд бас айгүй их нөгөө анхаардаг хоёр хүүхдийнхаа одоо хоол нь нөгөө амаараа ингээд үлээхэд л тэр үлээж байгаа нэм бактери очдөг гэдэг байгаа байхгүй. Тийм учраас би нөгөө бүр сенсээр ингэж үлээж ингэж хоол инэгдэг байхгүй. Зүгээр ингэж болохгүй маа. Ингэхэр амар удаан хүрээд байдаг байхгүй. Тэгээ сенс залгаж байгаад хөрөг юм уу? Гүү жижигхэн сенс хийдэг шүү дээ. Тий. Жижигхэн сенс ингээл барьж байгаа л тэгээ ингээ хутгаад хөрөгч. Би болохоор бүр ингээд 2 3 аяг ингээ тавьчин жоохон-жоохноор ингээд тэр хордог хөрөгчдөг тий. Тэгээ одоо тэгээ нөгөө хүүхэд чи яг ингээд ширээн дээр ингээ сууж байхдаа ингээ аяг маяга шууд аваа шидэж штэ. Тэгэхээр нөгөө манчки маань юм 3 60-аар наалтчдаг. Нам наалтна. Тэгээс тэр чинь үзэлцэл дуусч байгаа юм чи. Тэгвэл гоё юм байна тий. Сайхан бүсгүй групп гэдэг одоо бас баггүй хугацаа өнгөрсөн. Одоо Монголын хүүхнүүдийн эмэгтэйчүүдийн баг дийлэн хэсэг нь энэ группт байж гин тий. Одоо энэ хуудсыг группийг яг анх яагаад ингэж юу нээсэн юм бэ? Ямар учраас, ямар шалтгаанаас? Сая 1 сарын 12-нд манай группийн 7 жилийн болсон л та. Тэгээд яг 7 жил гэдэг мэдээж баггүй хугацаа. Тэгээд сүүлийн 1 жил бол яг үнэн л хэлээ. Юу ч хийгээгүй. За тэгээд яагаад гэх юм бол жирэмслэлт нөлөөллөө. За тэгээд дээрэс нь бас төрөлт нөлөөллөө гэдэг шиг. Ер нь бол хүүгээ төрүүлээл, том хүүгээ төрүүлээл тэгээд нэг ой мойтой байлуу да манай хөлт чинь. 17-ны 1 сарын 12-нд л нээсэн байхгүй юу? Тэгэхээр чи би ч 14 оны 12 сарын 19-нд төрсөн гэдэг чинь хиттэй байсан. За бодоорой гэхгүй ямарсан тийм байсан заяа. Тэгээд яг хоо ийм штэ зулаа чамд ер нь тэгэж мэдрэгдсэн үү мэдрэгдээгүй юу. Би ингээд нөгөө ээж болохоос өмнө залуу байхдаа маш олон найзтай байсан байхгүй юу. Тэгээд яг хоо ингээ ээж болоод тийм том хүүг маань гараад ээж болсны дараагаар яг хоо ингээд жоох ингээд найзууд маань аягүй их багассан чам тэгж мэдрэгсэн. Ер нь нэг ээжүүдэд тэгж мэдрэгддэг юм шиг санагдав. Яа гэх юм бол би яг анхлан төрөгч болооч тэрөө шууд ингээд тэ 1 сартай хахад нь орхиж чадаагүй, 2 сартай хахад нь орхиж чадаагүй. Юу тэ орхих байтугай баг хэдэн цагч явж чаддаггүй байсан байхгүй юу. Тэгээд анхлан төрөгч байсан нөгөө гизний хийгээч чадахгүй тэ ингээд маш их уйлдаг манай том хүүхд. Тэгэл одоо юу гэдэг маш олон асуудал байсан л да. Тэгээд найзууд маань ингээд гарах уу, инкуулцоо тэрний төрсөн өдөр, энэний төрсөн өдөр гэж залгана. Нэг залгана, 2 залгана, 3 залгана. Би яадаг гэсэн чинь хүүхэд одоо жоохон байна гэл. Нэг л хариулт хэлдэг байсан. Тэгэл хүн 3 залгалаа 4 залгатай 5 дахь дээрээ залгадаг юм лээ. 6 дахь дээрээ болол залгах нь битгээл одоо юу гэдэг 6 дахь дээрээ дээг рүү залах уу дээгийг худлаад хүүхэд нь жоохон байгаа юм чинь 70 дотороо дээг рүү залах уу гэж асуудаг юм байна. Тэгэл ингэж мартагцаар явбал ер нь найзуудын тоо маш их багассан л та. Тэгээд ерөнхийдөө жоохон ингээд яг за ер нь ингээд төрсний дараа гэртээ ээж ер нь маш их тийм ганцаардд юм байна гэж. Ганцаардаад одоо нөгөө нэг дааврын өөрчлөлт маань явагдаад байна. Тэгээ тэр нь бүр айгүй ингээ гүнзгээрээ тийм ганцаардд юм байна. Ягаад ер нь ингээд тэр ээжүүдийг ингээд нэгтгэж болтгүй юм болоо гэж бодоод нээсэн байхгүй юу? Тийм. Тэгээ тэрнээс өмнө миний тэр групп чинь нэг 50 итгэн хүнтэй турилта гэдэг нэртэй. Яа би ч одоо 2014 онд л одоо 10 жилийн өмнө 17 онд гэдэг чинь 7 жилийн өмнө л team group нээжсэн ш. Цайл дажил байдаггүй. Турил гэдэг. Ямар ч турил гэсжсэн юм байна. Тэгээд турхсаар байтал дахиад төрөөд ах юм гэдэг шиг. Тэгээд манай ямар ч сан нэрээ салаад сайхан бүсгүй болгоцсон байхгүй юу? Зүгээр л яг ямар нэр өгөх үү гэж байгаа л нэг сайхан гэдэг юм л аягүй өгөх гээдсэн нэр
ер нь сайхан гэж өгч өгөхээр нь арталт нь бүсгүүний чи эмгтээчүүд юм чинь гэж бодоод тэгэл сайхан бүсгүүгээд өгсөн. Тэгээд яг групп маань бол маш олон зүйл хийсэн. Тэрийг би бас танаа ингээд би ч нэг олон нэвтрүүлэгч юм уу юм подкаст дээр ороод идэх байхгүй юу. Нэг бас ингээд юу гэх юм бэ? Нэг л орохыг хүсдэггүй юм аа. Тэгээд танахаар бас орж байгаа юм чинь бас далимд нь юу яач юм алдаршуулч гэдэг шиг. Манай групп чинь 7 жилийн хугацаанд яг сүүлийн 1 жил таг байсан болохоос биш маш олон зүйл хийсэн байхгүй юу. Сайн үлс гэх юм бол бүр тий улсад 3 удаагийн цэцэрлэгийн өргөтгөл бариад өгсөн байхгүй юу. Улсад 3 удаагийн цэцэрлэгийн өргөтгөл гэдэг чинь бол хэн бүхний хийж чадах ажил ш байхгүй юу. Тэрийг яг би зориглож тий анх би өөрөө хаанвал дүргийн хаанвал дүрхт 19 дугаар хороолт өссөн охин байхгүй төрж өссөн охин. За тэгээд эхлээд тэгээ өөрийнхөө төрж өссөн дүргээс эхлэгээд хаанвал дүргийнхаа цэцэрлэгүүдээс ингэж бүр ингээд сонгож жагаад 73 дугаар цэцэрлэг баха. 73 дугаар цэцэрлэгийг сонгоод өргөтгөлийн хийж яхад би лайв хийжсэн байхгүй юу. За ингээд энд өргөтгөл барих гэсэн юм а 50 айлын хүүхэд ч гэсэн тэр үед чинь тухайд бас цэцэрлэгийн одоо ч бас хомс шүү дээ тий. Тэгээд 50 хүүхдийг ч гэсэн цөмөөрө хамтдаа цэцэрлэгтэй болгоцгоо гэд тэгж яхад хинч надад итгээгүй. Ер нь бол ер нь бас итгэжсэн хүмүүс байгаа л да. Гэхдээ би шууд тэгж хандивын данс гэдэг өөрийнхөө дансыг тавьсан л та. Тэгээд яг хөө тэр үед нөгөө арай ингээл би одоо танигдаагүй байсан учраас хүмүүс одоо юу гэдэг мэдээж одоо юу гэдэг сэрдэж хартах нь зөв зүйтэй зүйлтэй. Тэгэл шууд өөрийнхөө мөнгөөр унтгалдаа авчраад улаан уцаа татаал унгалдаа авчраад сайн өдөр юуг нь ухсан байхгүй суурийн шороог нь ухсан. Тэгэл яагаал ямар ч сан 55 сая төгрөг манай группийн бүсгүүчүүд маань ээжүүд маань цуглуулад би бүр тэрийг амар инээдтэй заяа ийм нөгөө дэвтэр байдаг штэ одоо зүгээр л ийм дэвтэр хүүхдүүдийн хичээлийн дэвтэр тэрэн дээр ингээ хөтлөөд явдаг гэсэн зарлага орлогын ингээ бүр дансныхаа юутай бүх юм шилэн 1000 төгрөг хийсэн ч 1000 төгрөгийнхаа тайланг нь үзүүлдэг гэсэн аахгүй. Тэгээд 73 дугаар цэцэрлэгийн өргөдөлд 55 сая төгрөг бүтчихлээ. Ямар гоё доторх нь бүр ингээд тогтчлолтой байсан гэж. Тэгээд тэрнээс урам аваад дараа жилийн жилөө нөхрийнхөө юунд хийж өгнө гэд. Манай нөхөр чинь 1-р хараалах. Цангаа ярхан дөрөвт хийж өгнө гэд. Тэгээд цангаа ярхан дөрөвт. Тэгээд Баян зүрхт ер нь бол ууг нь бол бүх 6 дөрөвтөд хийх байсан боловч яалтчгүй жоох ингээд хувь дансаар мөнгө авах ч юм уу жоохон тийм одоо хүмүүсийн хардлага сэрдэлгээ сайгаад тэгээд хийгээг байхгүй. Тэгээд одоо жишээлбэл за хамгийн томьёогоо л ярьчлаа та. Тэгээд тэрнээс гадна бол маш олон сайн үсэд хийжсэн байхгүй. Маш олон эмнэлгийн өргөд одоо тогтчлтуудыг хийжсэн. За тэгээд хүмүүсийн одоо тийм бяцхан хүмүүст бол хагалгааны хандвийг өгжсэн. За тэгээд заримдаа бүр хийсэн одоо тийм бүсгүүчүүдийн хийсэн одоо энэ сайн үсийг мартчихдаг шүү дээ. Тэгээд одоо яг олон нийтээр хандив цуглуулж хийхээ болоод ер нь сая нэг 2 жилийн өмнөөс яг өөрөө дангаараа яг хувийнхаа зардлаар 21 аймгийнхаа эмнэлгүүдийг нэраа одоо шаардлагын аппаратаа олох гээд одоо 18 аймагт нөхцсөн байна. Сүүлийн 3-4 аймагт нь одоо өгөөг байгаа. Тэр чинь аяг үнэтэй болохоор шууд ингээд авчиж чадахгүй. Нэг жоох хурааж аваад миний нөгөө тусдаа данс гэдэг байхгүй юу? Тэрэн рүүгээ мөнгө татуулдаг. Тэгээ 3 сая 150-аар авдаг байхгүй юу? Тэгээд яг тэндээс ингээд татуулж агаад нэг улиралтай нэгийг л өгөөд тахшгүй байгаа миний бодлоор л. Тэгээс тэр шаардлагын аппарат бол яг одоо төрх эмнэлгүүдэд яалтчгүй дутдаг те бүр үнэхээр олддггүй те хүүхдүүдээ ингээд шаруулмаар байдаг. Одоо Монголд ч ингээд дийлэн хүүхдүүд шаардлагатай төрдөг болсон. Тийм. Тэгээд яг миний аз гэх юм уу мэдгүй би тэрийг мэдгүй. Гэхдээ манай хоёр хүүхд хоёлаа шаарлаагүй байхгүй юу. Тэгээ би яг тэр шаарлалтын зовлон мэддэггүй байжгаад тэгээ ойр тойрмын хүмүүс ингээд төрсөн чинь яг хүүхэд нь ингээд шаарлаад тэгээ тэр шаарлалт чинь хамгийн гол нь даамжирхаараа тарих руу нөлөөлдөг тий ингээд бүр одоо юм саажилттай болох юм үндсийг тавьдаг юм билээ шүү дээ. Тэгээ би таныг яг тийм ажил хийж байгаагийг чинь ингээд сонсоод маш их баярлалсан. Бүр таны өмнөөс ингээд баярлаа гэж ингээд хүмүүсийн өмнөөс хэлмээр санагцсан. Тийм учраас одоо ингээд маш баярлж байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээ ингээд харж яхад эмэгтэй хүн ямар нэгэн зүйлд ингээд яг чин сэтгэлээсээ итгээд зориглоод хөтлөх юм бол одоо хийж чадахгүй зүйл гэж байхгүй байдгийм байна. Тэгээд сая нөгөө бас группийн талаар ярьсных бас ярьчил да. Манай групп ч одоо яг үндсэн нэг админ буюу би. Тэгээд доор маань 7 модератор октод гэх юм уу бүсгүүчүүд гэх юм уу бүсгүүчүүд байдаг байхгүй юу. Тэгээд тэр 7 бол миний ажлыг маш их нугалж өгдөг. Би ч анх нээчэл одно гэдэг модератортай
байж байгаа бит хоёр хоёулаа хийдэг гэсэн. Тэгэл цүлдээ ажиллаа барахгүй 7 болгосон. Одоо бол бүгдээрээ нэг ажил хийсэн юм бол нэг группээ яасан юм бол байхгүй яг үндэ. Би ингээд таг зогсчоор ингээд цаг зогсчдаг байхгүй юу. Тийм тэгээд манай группийн шинэ жил ямар гоё болдог гэж 6 700 800 бүсгүүчүүд нэг дор ингээд болно. Эхний шинэ жил маань бол 450 үнэтэй олж исэн бол сүүлийнх гээл 800 үнэтэй. 800 бүсгүүчүүд өөрөөхөө ингээд ертөнцид өөрөөрөө гойсон бүсгүүчүүд бүр ямар гоё харагддаг гэж бүр үнэхээр ингээд бахархтай шүү дээ. Тэгээд эрэгтэй нэг ч эрэгтэй хүн байхгүй хөтлөгч нь л ганцхан эрэгтэй байх шиг те. Тэгээд маш гоё мэдрэмж авдаг. Бүсгүүчүүд бас ямар хүчтэй болсон юм бэ гэдгийг би сүүлийн үед мэдэрдэг болсон байхгүй юу. Одоо ингээд яг хуу бидний ээж аавын үед те яг үнэндээ ээжүүд маань гэртээ байгаад хүүхдүүдэд хараад аав нар гараал ажилдаа явдаг гэсэн шүү дээ. Гэтэл одоо үед өөр болчихжээ. Залуучууд хамтаа зүтгэдэг болчихж тэ эхнэр нь ч ажилдаа явж гэн нөхөр нь ч ажилдаа явж гэн гэтэл тэрний хажуугаар бас ингээд хүүхдээ ангин тэгин Монголд бол яг үндэ зулаач мэдж байгаа шүү дээ амьдрах нөхцөл бол маш хэцүү шүү дээ тий одоо хүүхдийн хин харах уу хүүхдээ цэцэрлэгээс нь хин харах уу 5 цагаас цэцэрлэг тарах гэдэг ажилтан гэсэн чинь 6-аас тарах гэдэг тий тэрийг одоо ингээд зохицуулаад яваад байгаа байхгүй бүх гэр бүлүүд тий ямар ч нэгэн байдлаар зохицуулаад яваад байна тэгэхээр бас их бахархууштай шүү тий хүн болгон мэдээж одоо ээж аав нь хардаг хүмүүс байхгүй хүн болгон няна байхгүй тэгэл ямар ч хэсэн л болоход байгаа байхгүй юу таны хувьд одоо яг сайхан бүсгүй гэж яг ямар хүнийг хэлэх юм бэ ямар хүнийг одоо сайхан бүсгүй гэж тодорхойлов Миний хувьд одоо ихэнх хүмүүс сайхан бүсгүй гэхээр ингээд яг нэг эрэгтэй хүнээс л асуумаар байна л да надад чинь эрэгтэй хүнээс сайхан бүсгүй гэж ямар хүнийг хэлэх вэ гэвэл гадаад үзмшээр л дүгнэх байх гэж би бодож байна. Одоо та нэг ингээд бодсон байгаа штэ. Сайхан бүсгүй гэд группийг нээсэн. Тэгээ ингээд дотроо ингээд бодож штэ. Тэгэхээр яг яагаад тэгж бодоод сайхан бүсгүй гэдэг бас юм. Харин би яг үндэ хэлээд шүү дээ. Яг юу ч бодоагүй шүү. Ингээ уцаа майж чахтаа л өгсөн юм аа. Манай нөхөр урагшаа явцсан байсан. Урагшаа яваад нэг 7 хоног. Тэгээ манай нөхөр бас тэгдэж шүү дээ. Айгу инэттэй. Чи хаяа хэрэлдэж шүү дээ гэр бүл юм чаа. Тэгэл хэрэлдэнгүүтээ чи би тэр 7 хоног Бээжинд яваагүй байсан бол чи группээ нээхгүй байсан. Миний бараг би бараг чамаг ингээд нээлэхэд чин одоо юу яадаг шүү. Одоо хүч нэмэр авсан шүү гэдэг байгаа байхгүй. Тэгэл заримдаа ястаа бит хоёр чаа фаны хэрэлдэж шүү дээ. Одоо сүүлдээ ер нь ихнэр нөхөр хоёрууд чи ингэдэг юм биш үү. Ингээд нэг 10 жил болоод 20 жил болоод бүр хэртгэж болчдөг гэж үнэн л юм байлаа. Одоо бит хоёр нэг одоо танилцлынхаа дараас амар халуун хэрэлдэгсэн. Одоо хэрэлдэх нь бараг яагаад тахын тий. Айгу инээдтэй хэрэлдэж. Тэгээд сайхан бүсгүй гэдэг зүйл болохоор миний хувьд одоо юу гэдэг гадаа зүнж мэдээж нөлөөлөх байх. Гэхдээ яг сайхан бүсгүй төгс юмхтэй гэж юу вэ гэвэл одоо хүмүүс янз янзаар л ярьдаг тий. За яах вэ? Гаднах үзэмж хамаагүй. Дотоод үзэсгэлэн л одоо юу гэдэг гой сайхан байл сайхан бүсгүй гэж юу яадаг гэд аль аль нь хоршиж байж яг тийм сайхан бүсгүй болох юм болоо гэж бодож байна. Одоо тий сайхан бүсгүй байна гिचээд одоо тэгдэг одоо гаднаа айгуу гой туранхай өндөр царайлаг тийм байнгута дотроо нэг дотоод араншин тийм нэг муухай дээрэнгүй муухай харьцаатай нахаалны байвал бас тэр бол сайхан бүсгүй мөн үү биш л ах гэж бодож байна. Тэгэхээр миний сайхан бүсгүй гэдэг ойлголт бол бүх зүйл нь гой баланслж яаж бүх зүйл нь гой төгс байж сайхан бүсгүй гэх юм болов. Тэгээд дээрэс нь ер нь бол ээж болсон хүмүүс ер нь бүгдээрээ сайхан шүү дээ. Тийм шүү дээ. Тийм. Тэгэхээр ээжүүд угаасаа мундаг хүчрэх. Тийм мундаг хүчрэх. Тэгээд ингээл танаа хуудсыг яг ингээ харж байхад маш олон ингээд эмэгтэйчүүд ээжүүдийг нэгтгээд ингээ байгаад чадаад байна шүү дээ тий. Энэ одоо ингээ энэ бүгдээс чи сошиал ч угаас амар хүчтэй тий. Тэгэхээр энэ бүгдээс одоо хар мас ч юм уу тиймэрхүү тийм дайралтууд ер нь хэр танд ирж байна. Одоо л ирэх хэлсэн шүү дээ. Ер нь бол ирлгүй яах уу ирдэг байсан. Гэхдээ би тэгдэг байхгүй юу. Анх бол блоклчдаг гэсэн. Шууд амар нөгөө нэг ямар нэг үг байсан шүү дээ. Блоклох нь буян юм аа эдэр гэдэг. Тийм шүү дээ. Тэгээд анх бол ирнэ намайг чинь би ч энэ бас л жоохон төрсний дараа байсан. Тэгээл нөгөө би чинь айгүй турхайсан байхгүй юу. Тэгээд маш их жин нэмсэн байхгүй 35 ил нэмсэн. Тэгээл нөгөө эмнэлэг дээр очингууд л 5 ил нэмцээ. Дахиад очингууд 5 ил үе чи одоо болохгүй мó гэлтэй эмч маань хүртэл. Тэгээд байжгаад хит жин нэмээд би ихс маань хохроод би бүр айгүй тийм хамаагүй ицээ яг үнэндээ. Тэгээд ерөөсө 60 кг-тай юу яагаал жирэмслэл 95 та төрсэн байхгүй би. Амар нэмсэн багаз. Сайн нэмсэн. 95 кг-тай
яагаад тэгээ тэр жингээ ерөөсөө ингээд юу яагаагүй. Тэгээ нэг 80 руу ороод 80 дээрээ зогсцсон. Тэгэл ерөөсөө яг 80-тэй хүн чинь ингээд лайв маяг хийгээл ингээр ер нь бол тэгэл бас бүдүүл харагдчих юм чинь. Тэгэл намайг чи янз янзаар хэлнэ шүү дээ. Бүдөө минь гахаа минь юу минь ихтэй турчаад яраараа сайхан бүсгүүч гэх шиг гэл те. Тэгээ би эхлээд айгүй имзэглдэг л байсан л та. Тэгэл эхлээл блоклал явчихна. Тэгээ сүүл рүүгээ бас хэрэлдэх гэж үзнэ. Reply хийгээд тэгээ хэрэлдэж бол хизээш барахгүй юм бэ те. Тэнгүүт тэгэл за ер нь ядаргаа гэх. Тэгэл хүмүүсийг би бас нэг зүйл дээр өөрөөр маш их бахархдаг. Тэрийг бас хэлжээ. Хүмүүсийг маш гоё эерэг байдлыг те гоё бий болгоод биенээ гоё сайхан үгээр гоё урмаар ингэж яаж байгаарэ, тэтгэж байгаарэ. Одоо юу гэдэг тийм зүйлийг би ер нь групптэй 7 жилийн турш түгээгээл явж байгаа шүү. Түгээгээл явжсэн. Тэгээд тэр бас хандлагыг хүмүүс харсан уу яасан бас айгүй гайг болцсон шүү дээ. Одоо гэхдээ яг ингээл хүн төрцөн те нялх биетэй ингээ байж хахад жингийн асуудал бол эмэгтэй хүнийг бол мөнхийн таргалж явдаг. Төрсний дараа таргалахгүй шүү дээ. Би чинь жирэмсэн бахта айгүй жин нэмдэг аахгүй. Тэгээ нөгөө хүн хүний онцлог байгаад байна шүү дээ. Төрсний дараа таргалдаг хүн байна, төрсний дараа турдаг хүн байна. Манай хоёр дууд жишээлбэл турдаг нь ахгүй юу? Манай ихчд хоёр таргалдаг нь ёо. Манай чинь 4 охин 1 хүүтэй. Тэгэл ихчд хоёр хоорондоо чатлал. Энэ муу хоёр юу яахлаар таргалтгүй станерэ гэл юу яаж тоглоом шоглоомоор ихчд хоёр дэлбрээд идэг. Манай хоёр дуу улам л өнгө ороод идэг төрчгөөрөө. Тэгээ одоо ингээ манай хоёр дүү чинь хоёулаа 3 хүүтэй ээж болсон. Харахад бол хизээч 3 хүүтийн ээж гэж харагдахааргүй маш гоё. Гоё бие авч явж байна. Тэгээд бас хүүний олонцлол байна л да. Тэгээд би одоо усан жил таргалдаг л төрлийн хүн юм бэл. Манай дүү муу бол хамаа замбрааг үйдэн штэ. Шүн мөн бүр идсэн л явж явах шиг. Тэгээл жоохон байж байгаа л ингээл хэсэг бид нар хамт амьдардаг гэсэн. Би байраа үлээгээд тэгээд манай аавын хамт амьдардаг гэсэн аахгүй юу. Тэгээд юу яасан чи ингээд амар хитэн. Шүн мөн торт морт. Тэг би тэгэж идэх юм бол мэдэхгүй. Тийм хэцүү дээ. Одоо тэгээ ингээд аахгүй. Миний хувьд болонгууд л за би яг турдаг төрлийн хүн байгаад байна тий. Энэ гоё бас биш аахгүй юу? Тийм үү. Яагаад гэвэл хүн чинь ингээд ер нь яг тогтсон өөрийн ингээд байглаас нэг юм байх хэвээр жин гэж байгаа тэр хүнд тийм. За тэр ингээд хитрхи турвал мэдээж ингээд гадна талаас харагдах өнгө үзэмж те ингээд арьс ямар байх вэ? Тэр ингээд бүгд ингээд гунднаа. Одоо гундна гэд нь үрчийнэ. Турхаа харагданаа, онцгой харагдаж эхэлж байна. Тэнгүүд л нөгөө талд нь тарган хүмүүс байгаад байна шүү дээ. Одоо таныг бол одоо тэр талаар хүмүүс шүүмжилж байна. Тэрэндээс ямар нэгэн сэтгэлийн нэг юм шархуулдаад байна даа тий. Тэр дархлааг яаж суулгаж ийн өөртөө. Харин тийм гэсэн ойлгож байгаа. Ер нь бол тэгэл тархлаа суудсан штэ. Надад одоо юу ч наалтхай байсан гэдэг шиг. Намаа юу гэж хэлжсэн наалтхай байсан. Ингээл ер нь наалтхай байсан. Яг үн наалтхай байжтэй юм бэлээ. 7 жил бас ингээд олны ингээд одоо нүд ил байгаа штэ. Ил байна. Тэгэнгүүт л эхэндээ блоклсан байна. Тэгээд хариу битсэн байна. Одоо ингэ бүр тоогоо альчиж гин гэж штэ. Одоо тэгтээ надад ерөн сөрөг юм ирдэггүй яг үнэндээ. Сөрөг хүмүүсийн бүгднийг блоклсан. Би яг хариу бичдэг дээр явж байгаа. Тийм үү. Тэгээ одоо чи нэг 2 жилийн дараа наалтхай байчин. Туршлагаач хэлэхэд наалтхай байчдیں۔ Тэгээл ер нь бас хүний үг даадаг болчдөг юм бэлээ. Хүний шүмжлэл сонсдог болчдөг юм бэлээ. Анх сонсож чадахгүй та гэх хэрдээ тий. Тэгээд тэгдэг байсан одоо болсон шүү дээ. Хүний айл болох хүнтэй ойлголцохыг боддог болсон. Ер нь тэгээд насных байна да. Нас их нөлөөлж байна. 7 жилийн өмнөх дээг ямар илээ. Одоо ямар илээ тийм бас ингээд насны юм бас байна. Нас нэмхийн хэрээр ухаан нэмж байна. Тэгээ энэ хүмүүстэй одоо хэрэлдээд ч ямар нэмэр байх уу гэж бас бодож байна тий. Тэгээд яг уу тэгээд би бол ингэж боддоо шүү дээ. Сөргөөсөө иргэн илүү их олон байгаах гэж боддог. Тэгээ яг одоо ямар ч үзэж байгаа манай группийн бүсгүүчүүд байвал дараа жилээс админ яг гоё иргэн ирэлт хийнэ. Маш томоор иргэн ирэлт хийнэ. Тэгээд энэ түрүү жилийнхэн бас шинэ жилийг бас хийж чадаагүй. Тэгээд маш их олон хүмүүс хүлээдэг. Тэгэхээр манай групп ч одоо ингээл яг л нэг балдан байгуулах шиг тий. Ингээл маш олон ингээл 2 сарын 14 болонгууд 10 хүүхэн 10 танихгүй залуу. Одоо танихгүй залуу гинэ. Би ч одоо яг нөхрийн тал дээр жоохон ингээд үтсэн байгаа тань. Нөхрөөд ч гэж яриад танихгүй залуу гэж яриад. Одоо яана манай нөхөр өөзөө чи 10 хүүхнээр 10 танихгүй залуу тавьсан юм уу гэд. Тэгсэн байж тээ. Юу болоод байна чи. Нөө ингээд юу мөгөөр засны баяр хийн. Засны баяраас бид нар чи хүүхнүүдэрээ хийхгүй залуучуудтайгаа юм. Тэгээ засны баяр маяраага болохоор ингээд бүр 40 50 л явна заяо.
Тэгэл ингээд багт хуваачдаг. 7 багт ингээд хуваачна. Тэр нь ингээд такстай. Тэрнээс ерөөсөө би нэг төгрөний шашиг авдаггүй. Аль болох харин бүр өөрөөсөө нэмдэг. Тэгээд би ч бас ингээд юм утсан хүн шүү дээ. Тэгээ ерөөсөө тийм бусад хүн маань ингээ гоё happy байж үед миний тэр нөө тийм жижиг сажиг эвэнтээс бол тийм ашиг хараад байдаг байхгүй юу. За тэгээд засны баяр маяраараа янгууд ингээл нөхрөөд нь ингэж боддог гинэ. Хараа маргааш засны баярт явна шүү заа юу. Юу гэхээр зүгээр явна цаа гэж явуулчихдаг заяа. Тэгэл 10 хүүхэн хідэн 10 хүүхэн бид нар ч ингээд Валентины баярыг бол 2 удаа тэмдэглэжсэн байхгүй 3 удаа тэмдэглэжсэн байна. Тэнгүүд 10 гэр бүл 10 ингээд нөхрүүдэд дагуулад ирэн заяа. 10 нөхрүүд нь хоорондоо танихгүй шүү дээ. Би нэг анх удаа харж байгаа хүмүүс. Тэгэл юу ягаал нэг ичингүүрэл ирэн заяа. Тэгээд нэг үүнээс хойш 5 цагийн дараа гингүүд дундаарсан найзаа хөшөө гэсэн байж байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр бас мэдрэмж айгүй гоё байхгүй. Тим арга хэмжээ бас ингээл зохион байгуулдаг байсан. За засны баяр тэгэнгүүтээ ингээд волейболын тэмцээн, саксны тэмцээн манайх ч бүр ингээд спорт болон тустай байдаг байхгүй. Манай инх тоол гээд бүсгөө хариуцтай ажилтдаг байсан. Ажилтдаг. Тэгээд би ч одоо спортны талаар нэг тийм мэдлэг байхгүй ч бас яг спортын хүнд нь хариуцуулаад өгсөн. Тэгээд хэдэн удаагийн жилээ баг 9 удаагийн 10 удаагийн яг бас тоог нь алдчихжээ. Маш олон удаагийн ингээд саксны тэмцээн, маш олон удаагийн волейболын тэмцээн, маш олон удаагийн ингээд теннисний тэмцээн, бильярдны тэмцээн, за тэгэнгүүтээ удаагийн тэмцээн хүртэл зохиол. Тийм ингэдгийг чи ямар спорт гэдэг вэ? Боулинг. Боулинг. Боулингийн тэмцээн. Ингээл зохион. Би сая эндээс нэг юм анзаарлаа. Ер нь анзаараад хараад хаад юу вэ гэхлээр эмэгтэй хүн ер нь гэртээ сууж ахын хугацаанд өөрийнхөө яг юунд сонирхолтой юм бэ? Яг би юунд ингээд илүү ингээд амжилт гаргах юм бэ гэдгийг яг олох юм чухал мөч байдаг юм байна. Тэгээ таныг харж ангуул та яг олцсон байна. Сая ингээд харж ангуул та сайхан бүсгүйгээ яриад эхэлсэн чинь л ингээд нүд чинь бүр ингээд хасаал ингээд яриа чинь бүр ингээд хурдсаал ингээд зээжин чинь ингээд багтаж ядаад байгаа байхгүй юу? Би ч яг сүүлийн нэг жилээ группээ жоох хайцсан байхгүй юу? Тэгээд хайцсан учраас бас жоохон тэрэндээ шаналаад тэрэндээ жоохон одоо юу гэдэм сэтгэл санаа жоохон докторгүй байгаа ч юм шиг тийм байгаа да. Тэгээд манай яг одоо групп би бол хэвэндэл байгаа л да. Гэтэ одоогоор бол нөгөө бэлэг өгөөл явж байгаа. Бэлгийн үйл явж бэлгийн үйл ажиллагаа өгшээ бэлгийн юу гэлээ. Одоо бэлэг өгдөг giveaway. Бэлэг зарлаач явж байгаа. За миний буруу зүрх ярьдаг жоохон юутай шүү. Би ч бас яг сайн ярьж чадахгүй. Заримдаа бүр ярина гэж балаар штэ. Нөгөө зүрццөг мөрццөг хэлэхдээ бүр ингээд гацчин заяа. Тэгээ ээж бүр илэг нь аваад өө чи наатаа тэгээд чи юм зүрццөг мөрцөг хэлж чадахгүй байж зүгээр л дуугаа яж. Тэр яг гоё эмэгтэй өнөрөө үнэхээр дуртай юм аа. Дуртай ажиллаа олоод өөрийнхөө хүснээрээ байх бол яг өөрийнхоороо гэрэлтэж чаддаг юм байна. Эмэгтэй хүний бас дуртай юмыг хийлгэх хүн дэмждэг хүн гэж байна те. Тэгэхээр хажууд хань бас айгүй чухал. Одоо миний нөхөр манай хань тийм миний хань гэхээр жоо хөгшин сонсогдоод байна. Миний хайр манай нөхөр одоо намайг дэмждэггүй байсан бол хизээч би одоо магадгүй 7 жил энэ группийг ингээд аваад явахгүй байхгүй юу? Яг үнэ. Тийм тэгээд группийнхаа одоо яг ингээл сайн үйлсгээл тэнгүүт манай нөхөр байн гардан байж байдаг байхгүй. Намайг битээ оруулаа гэж. Манай нөхөр юу амар тийм жоохон нуугтмал. Тэгээ би хаяа тогтоод байдаг байхгүй. Чи яагаад ингээд орохгүй гэдэг. Эсвэл чам тийм олон X үт юм уу? Тэгж асуудаг байхгүй. Тэгээд юу балаараа дан гэхээр яасан чинээ X чи харчин гэж бодоод яхаа энэ манай групп зөндөө олон хүүхнүүд байдаг. Тэгээ яасан X-үүд чи харчин гэдэг орохгүй гэдэг юм уу гэд тоглоомор хэлчихсэн. Тоглоомт гэхдээ бас нэг 80% байдаг те гэхгүй. Тэгээд ер нь бол тэгдэг байсан. Тэгээ одоо ч тэгээд мэн гүн за олон X-тэйсэн чи бага X-тэйсэн чи одоо бас наалтгаа байсан гэдэг шиг ордог болсон шүү дээ. Хаяа. Одоо тэнгууд л бас л нөгөө хүүхд рүүгээ л эргээд орох гэж байна. Ингээд 3 хүүхэдтэй та харьцангуй нөгөө хүүхдүүдийнхаа царай төрхийг харуулдаг те. Ингээ нууж барьдаггүй. Тэгээ энэ нь одоо та анханасаа л ингээл за ингээд имэл бай. Миний хөдөлгөөрөө би ингээ хүүхдүүд ингээд харин нуудаг тийм. Нуугаад ингээд идэх байхгүй. Би харин танаа хүүхдүүдийг юусаа харж байгаагүй мэнэ. Тийм байна. Ингээд би бол ингээд хүнд харуулхаас ингээд би бүр хайрлаад идэх байхгүй. Тэгээ би хайрлах өгсөн. Миний хувьд байхгүй юу? Миний хувьд ингээд нандинаад ингээд бүр
ингээл өөрөө яг одоо нөгөө хисаагаа ингээд юу хомдөг штэ далайн сувдаа ингээд дотор нь байж идэг штэ. Яг ингээл байлгаж идэг байхгүй би. Тэг ингээл босод хүмүүс бас ил хүмүүс байна. Тэд нар чинь даалт хүмүүс ч байна. Тийм. Тэгээд харин энэ дээр та юу гэж боддог вэ? Тэгэл бас л хой хүний одоо өөрийн сонголт шүү дээ. Яг үнэндээ. Би бол манай 3 хүүхэд бол гурлаа л юу. Гэхдээ хаяа ийм хүүхд жоох ингээд яг зураг мургийг хийчихэл маргааш заргааш нь ч юм өвдчихөөр ёо яг цагаан айлам үрчлээ. Яах гэж зургийг нийвэ. Гэлтэй. Саяхан манай охин айгу царайлаг ядчих та. Тийм манай охин гэхдээ яг үнэндээ бол царайлаг. Яг хүн бас царайлаг биш гэдэг нь үнэндээ яг ингээд царайлаг биш гээгүй яг ингээд хүмүүс айгу царайлаг гэдэг байгаа байхгүй. Тэгээд яг үнэндээ л царайлаг. Угаасаа л царайлаг байхгүй. Тэгээд хүн болгоны хүүхдүүд өөртөө өөрхөн л доо. Гэхдээ манай хүүхд амар манай охин айгу яагаад тийм царайлаг төрчөө гэж би хаяа боддог. Өнөөдөр ингээд охиндоо нөгөө өөрөө яг шин юм аваад өгсөн өчигдөр аваад өгсөн тэрийг ингээд өмсүүлээл ингээд гарсан чаа би бодож байгаа өглөө хүртэл нөхөртэй хэлсэн. Хоёлаа ер нь зос хоол болохоор ингээд ийм царайлаг охин гарчлаа те ингээд тэг ярьжсэн байхгүй. Тэгээд ингээд юу яасан чи нэг охиныхаа нэг бичлэг хийсэн чи маргааш нь манай охин юу яагаад халуураад тэгээ би бодохгүй яа яг цагаан айлам өрчлээ. Тэгэл ганг манг хуугалаа. Тийм зүйл байдаг шүү. Байдаг. Йоо манай ерөнхий эдгэгчээр Baby болон SS Farm хамтарч ажиллаж байгаа. Тэгээ нөө царайлаг охинд нь за бэлэг юм уу? Бэлэг. За. За энэ бол манай Baby манай хүүхэд чинь тоолож илдэг шүү дээ. Ямар хүрдیں۔ Гаднаа тоолож. Baby Bio-гийнхан маань ерөнхийдөө бол яг хүүхдүүд нэрээ харшилтай юу? Baby Bio хэрэгэлдэг. Тэгэхээр Baby Bio-гийн нухшийг хэрэгэлдэг. Ер нь бол их органик байдаг. Тийм. Энд бол бас кашин байгаа. Нухшин байгаа. Тэгэхээр охиндоо бас өргөжлүүлээд хэрэглээрээ Baby Bio бол ерөнхийдөө яг органик гэдгээрээ айгүй алдартай болсон. Яг байгаа зүйлийг одоо жимсний нухшвал жимсний нухшаар нь ямар нэгэн сахарын нэмэлт орцны арилга байхгүйгээр нь тэгээд хэрвээ танаа хөвгт харшилтай байх юм бол эзнэрээ ямар нэгэн харшил биен дээр нь туурахгүй харшил хөдөлгөө гэсэн үг байх нь. Аз болж манай хөвгтүүд харшил гайгүй. Тэгэд энэ одоо гаднах савлгаанаас нүртэл эко гэдэг нь мэдэгдэж штэ. Яг ийм таар ууттай. Би үнэхдээ Baby Bio мэдэн дөө. Baby Bio-гийн нухшийг нь бол манайх бол байнга хэрэглэдэг. Манай охин маш дуртай уудаг. Энэ яг ой байж штэ. Хийдэг шүү. За. Энэ нөгөө яг энэ төрлийн уудаг байхгүй юу? Baby Bio ч баг 10 хэдэн төрлийн жимстэй шүү дээ. Тэгээ одоо ингээд лиртэй байх юм бол жишээлбэл нөгөө хүүхдийн өтгөн нэмэлт тоолон дарахаар айгүй хатдаг шүү дээ. Тэгэхээр яг нөгөө лиртэй нэлөө нөгөө өтгөн шингэрүүлдэг гэсэн. Энэ юу юм? Наа чи тэмдэглэлийн нэгтэр. Юу тэмдэглэл вүлээ? Одоо ингээд хүүхдийнхээ хоолыг одоо тэдэн цагт идүүлсэн, энийг идүүлсэн, тэрийг идүүлсэн, энийг тэд өдөр задлсан гэдгээ бичиж болно. Энэ нөгөө шилтэй нухшийг нь бол хэрэгжилж үзэж байгаагүй. Энэ дандаа шахтар нухшуудыг нь бол хэрэгжилсэн. Энийг хэрэгжилж үзнэ. За, хэрэглээд үзээрэй та. Одоо манай SS Farm болохоор ерөнхийдөө яг гэр бүлэрээ хэрэглэж болно. Тэгэд миний бүр хамгийн онцолж хэлмээр байдаг нэг зүйл нь юу вэ гэхлээр таны арьсыг бүр үнэхээр гоё чигшүүлж чадна. Хүүхдийн арьс ер нь нэмдэг талтаа ер нь хурааш гад байдаг шүү дээ. Тэгэхээр яг энэ нөгөө SS Farm-ын маань бүтээгдэхүүн маань за би бас SS Farm хэрэглэдэг. Бүгднийг хэрэглэдэг тийм. За тэгвэл би нэг ярилт хэрэггүй юм дөө. SS Farm-ын болохоор яг нөгөө хүүхдийн бүтээгдэхүүн гэхээс илүүтэйгээр өөрийнхөө арьс арчилгаанд бас хэрэгжилж исэн. Баярлалаа. Яг миний нөгөө нэг дуртай юмнуудыг өгсөн байна. Яг хэрэгцээтэй. Одоо энийг ингээд аваад би очиод тийм шкафанда өрөөл хэрэглэхгүй юм бол бас хэцээдэг шүү дээ. Тэгээд маш яг гой бэлэг байна. Тэгээ миний хувьд нөгөө хүү маань харшилтай байсан. Тэгээ SS Farm хэрэглээд ингээд байхгүй. Ятистэй. Тэгээ гайг болцсон. Тийм болохоор ихтгэл үнэмшлийн хувьд бол айгүй сайн байдаг. За ингээд одоо ингээд юу байна? Хүүхдүүдийн хүйсийн ялгаа. Одоо 2 хүү 1 охин байгаа даа штэ. Тэгэхээр хүү охины чи арчилгаа ингээд бас аюу өөр байдаг тий. Таны хувьд одоо ямар ялгаа гарч ийн одоо жишээлбэл энгийн нэг арчилгаан дээрээс. Чамд арчилгаан дээрээс одоо хүн амар байна уу охин амар байна уу? Чиний хувьд надад бол яг хоёлаа л энэ тэнцүү санагдсан. Ийм байхгүй. Би чинь бүр ийм штэ. Ингээл арчлах шаардлагагүй байхад арчлаа тийм үү. Тэгэхээр яг ингээд надад бол ерөөхдөө арчилгааны хувьд л хүмүүс охтууд илүү хэцүү гэж ярьдаг. Гэхдээ надад бол охтууд ерөөсөө тийм хэцүү санагдаагүй. Хойлаа л яг ижилхэн төв. Хүүсийн ялгаа гэх юм бол би сая л мэдэрлээ шүү хүүсийн ялгааг тийм урд нь 2 хүүтэйсэн. Хүүнэр эсвэл манай 2 хүү тийм байсан юм уу мэдэхгүй. Ямарсан 2 хүүнэр маань бол эхний 2 сар шүн маш их уйлдаг байсан. Бүр уйлаад байдаг байсан.
жоохон байж байгаа л уйлал, жоохон байж байгаа л уйлал. Ялангуяа манай эхний том хүү маш их уйлдаг гэсэн, маш гизэн дүрдэг гэсэн багада. Сая манай охин шүн бүр намайг бараг босгоогүй. Унт чинь тэгэл өглөөс ирдэг гэсэн. Тэгээд би зарим хүмүүсээ гайхаад манай охин унтсан шүү дээ. Тэгээ өглөөс ирдэг гэхээр хотлоо яриад байна да гэж бодод өгсөн чинь манай охин яг тийм байсан байхгүй юу. Тэгээд яг хүүсийн ялгаа жишээлбэл эхний нэг хэдэн сар яг тэр нэг юм шүний нэг юм уйлтан дээр бол надад аяг их мэдрэгцэн. Хамгийн түрүүнд яг охин хүүхэд шүн аягуугаа ээжигээ унтуулд юм байна. Хүүнэр бол жоохон унтуулдаг юм байна гэдэг дүгнэлтэнд төрсэн. За арчилгаа гэрээ гэвэл арчилгаа ер нь бол жоохон октод айгүй хэцүү санагдсан. За аав маань бол нөгөө баас масаа нугаахт бол яана гэл бүр ямар юм хүн бэ гэл те айгүй хэцүү шүү дээ. Тэгээд хүүгүүдийг бол яах вэ тэгэл ингэсгээр те. Би бас ер нь бол хоёр хүүг бол тэгж нарийн нэндан тэгж юу яаж байгаагүй арчилж байгаагүй. Тэгэл нэг арчилсан болол одоо бол охин дээр бол маш бүр нарийн нэндан цэвэрлэж чих ухаж барьж байгаа те. Бараг стандлин зорж байгаа л ингээл те бүр бүх юм юу яаж норчих уу яач гэд манай хүүхдүүдийн харин хаа очиж айгу тийм арсны суур сайтай хөрс сайтай гэдэг чинь тий одоо нөгөө ийм бор арьстай хүүхдүүд бол харьцангуй нөгөө эрүүл арьсандаа ордог юм байна л да. Одоо нуралт бага үүсдэг, улаалт бага үүсдэг. Тэгэхээр ерөөсө нурж мурдаггүй. Тэгээ манай хүүхдүүд яг том бол яалчгүй бороо. Миний хүүчин бороо хэр би бор биш би хар штэ ээж. Тэгээд яг нөгөө юу яадаг болсон. Манай хүүч одоо тэгээд айгүй тийм бор яагаад тэгээд бор одоо яана юм уу бас бичлэг одоо үзчихвээ тий. Олоод үзэхгүй яг Facebook юм чаа. Тэгээд бор болохоор баг хэр баргийн тэгэж өвддөггүй байсан. Тийм. Яг бас нэг арсны тийм бас юм ялгаа байдаг. Ядчил нөгөө нэг юу гэдэг нөгөө бор арьстай хүүхдүүд чинь юу сайтай ингээд бүх юм ингээд сайн хүлээж авдаг. Тэгэл нөгөө өвдөхөөрөө тэгэж тийм нормаж өвддөг үү тий. Тэгээ одоо манай хоёр дахь хүүч бол жоохон шар цагаан арьстай байхгүй юу. Тэгээ манай тэгтээ хоёр дахь хүүхд бас л гайгүй. Ер нь маш тийм хооллог аппетит өндөртэй. Тэгээд ер нь тийм ногоо могоо идэхгүй. Тэг хүүхд өөрөө тийм лээ санаа. Манай том хүү болохоор маш их ногоолог байхгүй юу. Маш их ногоолог, услаг, тийм чихэртэй зүйл ерөөсөө иддэг үү. Тэгээд маханд жоохон муу. Тийм ногоол идэх гэдэг жимс нэг иддэг үү. Манай дундхүү болохоор махал байвал бусд нь ерөөсөө хамаагүй. Мах идээ гэж байж байгаа байхгүй. Манай тэгсэн чинь охин гэсэн чинь маш жимсэн туртай. Гуруула бүр өөр төрлийн юутай. Тэгээ би нөхрөө цаашлаад тэгтээ. За хоёлаа ингээ 3 хүүхэд боллоо. 3 хүүхэд маань гуруулаа айгу тийм ногоо, жимс гээд өртөг өндөртэй хүүхдүүд байна. Мах гээд те. Тэгээд гуруулаа өөр төрлийн хоолтой байна. Хоёлаа одоо ингээд сайн ажиллаж, сайн хөдөлмөрлөхгүй бол ерөөсөө энэ 3 хүүхдийг айгу юу яахгүй юм шүү. Гуруулаа ижилхэн юм идэхгүй шүү гээд цаашладаг байхгүй. Тэгээд гуруулаа сайн өөр юутай. Аршин ч гэсэн өөр. Ер нь ингээд гарч байгаа хандлага мандлага. Хүйс одоо охин нь одоо 9 сартай болохоор арай бага байна заяа. Хизэнээс мэдэгдэх би одоо танд зөвлөхөд 2 настай одоо 3 хүрэх жаа охинтой ээжийн хувьд хэлэхэд хүү охин хоёрын арсны бүтэц хүртэл өөр эдэм байна. Тийм үү. Одоо томрох тусам мэдэгддэг. Эрэгтэй хүүхдийн арс нэг арай нэг юм чанга. Арай нэг ширүүн. Охин бол нэг улцагнаал, нэг цаанаа улцаагаал нэг юм зөөлхөн ингээд. Ойлж байгаа нь хүртэл тийм байдаг аахгүй. Тийм нэг хөөхөн тий ятамхан. Тэнгүүд л чинь үс хүртэл өөр болоод ирж байгаа. Тийм. Манай ерөнхий ивент тэтгэгчээр нэрээ Crashy брендийн Mind Me гээд ээж охин хоёрт зориулсан. Танаач одоо яасан олон ерөнхий ивент тэтгэгчтэй юм бэ? Жохон байж байгаа ерөнхий ивент тэтгэгчгээд маш олон юм гарч ирэх юм. Хүмүүс ингээд айгүй итгээд ингээд за Little Mom-ын подкастт маш гоё хүмүүс оролцох учраас ингээд бүгдээрээ оролцъё гэд ивент тэтгэсэн. Тэдний нэг нь болохоор Crashy-гийн Mind Me гээд яаж ашгүй ирвэ? Шинэ бүтээгдэхүүн. Тэгэхээр та охиндоо одооноос эхлээд яг өөртөөгөө хамт хэрэгжилж болно. Таны охинд ямар нэг юм харшил ч юм уу. Ямар гоё юм. Тийм үсийг хатууруулах ч юм уу. Миний охин ч гэсэн айгүй үслэг штэ. Айгүй үстэй. Тэгэхээр хоёулаа хамт хэрэгжилж болохоор тийм шинэ бүтээгдэхүүн гарсан. Тэрийг бас сонирхож үзээрэй гэж хэлмээрээ. Өгөхгүй мө те. Өгнө. Сонирхож үзээрэй гэхээр нь. Тэгээ би энийг сая юун дээр ярих гадсэн бэ гэхээр охтууд тийм ялгаатай зүгээр энгийн нэг үсний шампунь дээр ч гэсэн үсийг яг одоо агаагийнх нь одоо хэрэгжилж байгаа шампуньтай хамт угаахад охтын үс ширүүн болчихдог байхгүй.
Тэгэхээр яг л тэр хүйсийн ялгаа Чийл мэдж байгаа та тий. Тэгээ одоо охтууд ч нөгөө аав маав амтай байдаг гэсэн шүү дээ. Тэр нь одоо хэдэн наснаас гарч ирэх юм? Тэрийг харин би мэдгүй. Одоо гарч эхлэх байгаа. Гарч эхлэхгүй. Маами л гэдэг юм шүү дээ. Манай нөхөр л гэсэн шүү дээ. Одоо тэр нь хараа хэдэн наснаас би яаж мэдгүй дээ өөр нөхөнтэй байсан биш. Хэдэн наснаас гарч ирэх юм бол гэхээр одоо мэдгүй л гэсэн. Хүмүүс чинь найзууд чинь за яста охин л гарсан бол за аав дуус та яста аавруул гэдэг. Тэгэл ойр дотны найзууд чинь ёо яста охтууд ч аав л амтай байдгийн яста ээжигээ харамлаад марамлаад гэдэг тийм л тэр нь одоо хэдтэй болоо тэр харамтлахыг нь л уг нь аюу харч марах юм гэхгүй. Одоогоор бол арай битгүй. Гэхдээ зарим хүүхдүүд бол одоо нөгөө хүүхэд болгон өөр гэдэг шиг. Та сайн нөгөө манай охин бол охтууд л ээжигээ унтуулдаг юм байна. Хүүхэд бол унтуулдаг юм байна гэжсэн бол манайхаар эсэргээрээ манай хүү бол намайг унтуулад охин маань намайг 30 минут ч унтуулдаг байсан. Тийм үү. Тэгвэл хүүсэндээ биш вэ те? Тийм, нам гарч тэр бүр юу яасан штэ. Анхны хоёр хүүхэд дээрээ те шүн ингээл одоо ингээл ашиг сэрдэг манай хоёр хүүхэд чинь тэгэл яг төрсний дараач айгүй ингээл нөгөө сэтгэл готролд орсон те ингээл таргалж маргалж зайрсан ингээл би ч яаж ил хийсрээр төрдөг гурлаа хийсрээр тэгэл хийсрээр төрхөрч шууд ингээл гиз задлчин нөгөө гиз мэц чи ингээл бён гэл уншиж штэ те тэгэл янгууд ч одоо юу гэдэг ингээл бүх юмд итгэл найдвар болчих юм чи одоо тэгээ хосуудын харилцаанд хүртэл те бараг ингээл одоо хосуудын харилцаа гэж ярихад одоо ингээл хүүхэд ингээл ойлгоход тийм травматай болцсон те за одоо ингээл хүүхэд ойлчиндаа гэл тийм бараг тийм нэг газ гэдэг ч юм уу тийм шүү дээ. Тийм нэг травматай болцсон. Тэгээд сая охин дээр бол тийм бараг нэрээ бит хоёр бол айгүй тийм юу байлаа шүү дээ. Жаргалаа шүү дээ гэдэг шиг тийм. Ерөөсөө ингээд ойлж молихгүй тэгээд бит хоёр охин хүүхэд л юм байд юм байна да. Яг хүмүүс охин хүүхэд айгүй тийм ээжигээ боддог гэдэг үний юм байна да. Гидсэндээ байхдаа ээжигээ боддгоо гарсныхаа дараа ээжигээ боддог гэх тийм манай найз охин идэдсэн байхгүй. Тэгээ үнэн л юм байна да гэдэргээл бодчихсон байхгүй юу. Тэгсэн чи сая бол манай охин намайг бол бараг сэрээгээгүй. Тэгээд нэг ингээл унтаал хөвтөн өглөө ингээ хамсардаг. Тийм ээж тэр хооронд айгүй хамарчдаг тийм. Шүн мөн би нэр хүүлээгүй бараг. Нэг ихний нэг жоохон яраа үед нь л хүүсэн. Тэрнээс хойш шүн мөн нэг тэгэж босоод хүмүүс ингээл босоод хүүлдэг штэ. Тийм бол би мэдрэг. Ихний хоёр том дээр бол айгүй их мэдэрдэг байсан. Тэгэхээр яг нэг хүүсэн ялгаа бас байгаа тийм. Тэгээ нөгөө хосын харилцаа яг эндэл ингээл дуусах юм шиг мэдрэмжтэй үед байдаг тийм. Ээлгүй яах вэ тийм. Ингээд яг хүүхэд наа чи үнэн баггүй. Яг ингээд би бол ихнийх дээрээ мэдрээгүй. Манай хүү бол ингээл мөнхийн унтж идэг хүүхдээс ойлгохгүй тариа мараа ингээл хийж хагаад нэг гिचэл болчдөг гэсэн хэрэг. Тэнгүүд л охин бол ерөөсөө ингээд яачаад байгааг нь мэддэхгүй л ингээл ойлаал юм. Тэгэл ядуу ингээл төрсний дараа ч мэдээж гам барих хэвээр шүү дээ. Бэлгийн харьцаанд одоо жишээлбэл 40 хоног ч юм орж болохгүй гэл. Тэгэл нөгөө эр нөхөр чинь 40 хоног хүлээж жагаад ингээл карантинаас гарсан чинь хүүхдтэй байлaalтай бас хэцүү үед бас хэцүү шүү дээ. Тэнгүүдээ шүн ингээл бүр ингээл хүүхдээ бүүвэлээл жоохон байж байгаас ирэл ингээл эн чинь дутуу нойр баг deep sleep авч чадахгүй байгаа шүү дээ. Ингээ бүтэн нойрж авч чадахгүй байнгуудаа маргааш нь айгу тийм хэцүү юутай янгууд аль болох унтахаа бодож байгаа байхгүй юу тэр юм хум тийм бодох юугаа одоо бол тэгээд тэр чинь нэг хэсгэн л хугацаа одоо бүгдээрээ л ээж аав болно бүгдээрээ л амьдралын ингээд шалгуураар ингээд хүүхэд томорно цаг хугацааны асуудал тийм ерөөсөө л цаг хугацаа бүх зүйлийг ингээд даван тулаад явж байгаа байхгүй одоо бол бит хоёрын одоо манай гэр бүлийн хувьд одоо мэдээж охин маань яг ингээд нөгөө юм төшөд басаад зогсоод алах гээд байгаа. Тэнгүүтээ нөгөө яг ийд нөгөө нэг юм хариуцлагатай байхгүй юм руу орчих гээд тийм ингээд алхаж малхаж чаад унах гээд яг хүүхэд нэг 3 нас болоод ирэнгүүт айгу гоё ингээд санаа амрах гэдэг аахгүй. Тэгэхээр би 2 жилийн дараа болтол яг ингээд алах гэдэг аахгүй гэдэг шиг. Та нарын нэг юмыг анзаарсан уу? Хүүсийн ялгаан дээр. Яг ингээ хүү дээр л тэр бэлгийн харилцааны асуудал бол ингээд айгүй юм хүчтэй болж ирж илээ. Хүү төрөх гэдэг нь одоо ингээ илүү ингэж хүсэмжлэхтэй. Тэгвэл охин дээр болоод ирэнгүүт л бүрийн тэр дор хүсэл ингээ байхгүй болчихдог. Тийм. Бүр ингээд минийх бүр бүтэн жил байхгүй. Хойл айгүй эсрэгээр юм биш те ер нь. Тэгэхээр яг даавар нь охин хүүхд тээжсэний дараах биеийн даавар, эрэгтэй хүүхд тээсний төрсний дараах биеийн даавар хоёр айгүй өөр юм гэж би бодсон. Тийм үү. Тийм. Танд яаж мэдрэгдсэн нэр? Би юу? Би ч одоо
байнгын л хүчтэй гэдэг шиг бодлоод таасан. Нэг мэдрэгдэх хүчтэй. Би таныг мэднэлтэй байнгын хүчтэй гэж өдөр яаж мэдэх. таны чи нөгөө нэг та чи сүүлд нэг тансел лөө тансел гэд орон жилийн даа авсан. Тэрэн дээр бол амар мэдэрсэн. Тэгээ тарныг хараа за яг хүүсийн ялгаан дээр яаж мэдэрсэн бол гэд тэр сонирхолтой санагдав. Ер нь тэгэл бүх ээжүүд юу эмэгтэйчүүд яг нэг төрсний дараа нэг эхний 2 сар болвол чи бол бүтэн жил гэж штэ. Би бол 2 сар гэж яг бүр ингээд яг хүчтэй хугацаанд 2 сар одоо ингээд ямар нэгэн тийм дур хүсэлгүй болчдөг ч юм уу. Тэгэл тэр бол бас л гормоны л өөрчлөлтөнд орж байгаа шүү. Зэрэг тэгэл нөхрөөд л ойлгох хэрэгтэй. Тэ нөхрөөд л ойлгож нөхрөөд л ихнэрээ ойлгоол нэг яг л цаг хугацаа ямар насан туршдаа 20 жил 2 жил юм байх гэдэг байна шүү дээ. Нэг хэдхэн сар шүү дээ. Хэдхэн сарын л асуудал байхгүй юу? Тий, тэр яг асуудал ер нь би ингээ бас эргээл ингээл бодож байгаа шүү дээ. Ингээ юунаас үүсээд яагаад хүүснээс гэж бодож байна чи? Хүүснээс гэж бодсон. Тэгэнгүүт л бас юу нөлөөлсөн бэ гэнгүүт хүүхдээ уйлдаг. Ингээл хүүхэд уйлаад хахад ээж хүн юу ч тийм бодогдохгүй шүү дээ. Яг үнэ. Юу хүүхэд уйлаад хахад хүүхэд өвдөөд хахад бол өвдсөн үед бол хүүхдийн өвдсөн үед бол бүр юу ч бодогдохгүй шүү. Бүр юу ч бодогдохгүй шүү. Тэгэхээр бас ингээд гоё хүүхэд ирүүл ах шиг сайхан юм байхгүй шүү те. Ирүүл цаваа сайхан инээгээд байж хахад бидний жаргал ахгүй юу? Яг ээж хүний жаргал ахгүй юу? Ер нь тэгээд гэр бүлийн халуун ураа цалж ерөөсөө бүх хүн гоё ингээд ирүүл байх бүх хүн нэг одоо тий нөгөө аав нь өвцөн үед ч гэсэн хэцүү л үсттэй. Тий нэг ингээл өвцөн үед хэцүү. Хүүхэд ялангуяа бага насны хүүхэд өвдөх айгүй хэцүү шүү. Хэл ороогүй тий. Уйлгнаад юу нүвдэ хаана нүвдэ байгаа нь мэддэхгүй. Тэгэл айгүй хэцүү шүү тий. Тэгэхээр миний хүү яг ингэж хэлжээс аахгүй юу? Яг өвдсөн мэс. Тэгээ би ингээд хэрвээ болдог бол ингээд би чиний өмнөөс өвдмөр байна гэд хүүдээ хэлсэн байхгүй. Тэгсэн чинь манай наваа ингээд тэрснэ. Тэгсэн. Йоо хүүхдээ ярьсан чи ойлгоч шүү дээ. Тэгсэн чинь хөө тэрснэ. Яагаад ингээд хин нэгэн заавал өвдөх ёстой юм. Ингээд бүгдээрээ ирүүлж болох. Хэдэн настай даа тэгсэн. 3 4-тэй байсан байхгүй. Амар хөөрхөн. Наваа тэрснэ. Яагаад заавал хин нэгэн өвдөх ёстой юм. Ингээд хинж өвдөхгүй байж болдгоо мó би чамайг ч гэсэн өвдөөсэй гэж хүсэхгүй байна. Би чамайг ч гэсэн миний өвчнийг аваасаа гэж хүсэхгүй байна гэж хэлсэн аахгүй. Тэгэхээр л яг нөгөө гэр бүлийн хамгийн гоё аз жаргал нь ерөөсөө бүгдээрээ элэг бүтэн эрүүл сарвал байхад л оршиж идэг те. Ма яг эрэгтэй хөлтгтэй жоо ээж амтай гэж үнэнтэй. Би бас хүүтэйгээ саяхан ингээл ярилцаал саяхан ч байх те. Тэгэл нэг хэдэн сарын өмнө ярилцаал ингээл ярилцаж хахад ээж яагаад заавал хүн хүүхдээ ингээл те асууж байгаа байхгүй. Тэгээ хүнээс ингээл одоо ингээл имээ өвөө өхөн тэгээ та дараа нь өхөө гэл тий айгүй асуулт асуудаг штэ. Тэгээ дараа нь би өхөө гэл. Би одоо тэгээд өхөн гэж хариулах нь хэцүү өхөө гэж хариулах нь хэцүү айгүй хэцүү асуултууд асууж байгаа байхгүй. Тэгэл би чинь ингээл айл болох ингээл хүүхдээ би ч маш их хүүхдэйгээ ярилцдаг. Ер нь ярилцдаг ээж. Тэгээ хүмүүсээ ч гэсэн гоё ярилцдаг ээж байгаасаа ярилцдаг аав байгаасаа гэж хүсдэг. Тэгээд хүүхдтэйгээ айл болох ингээ гоё чөлөөтэй тий хүүхдийг ингэж загнаж зандчиж ярилцах биш. Хүүхдтэйгээ гоё ингээ нэг юм хөөрхөн юм ийсэ тэг нэг юм зүгээр л нэг юм энгийн яриагаар бүх юмыг ойлгуулах айгуу гоё байдаг. Би бас өөрөө охиныхаа төрснийхаа дараа нэг юу байна. Хүүхэд ингээд төрөөд авцсан хоёр талд унтдаг болчдөг. Тэгдэг. Яг энэ бол би бүр гайхдаг байсан заяа. Хоёр хүүгийнхаа хүүгээ төрүүлснээс хойш гайхаад хүүед хоёр өөр унтдаг юм уу? Юу яриад байгаа юм бэ гэд тэгдэг байсан чинь сая охиноо гаргасныхаа дараа өөрөө бас тийм болчих. Тэгээ би сая их тэглээ л дээ. Нэг л мэдгээд тийм болсон байна. Би өөрөө хүмүүсийг загнаад юу яриад байгаа юм бэ? Хоёр хамт унтлгүй байд юм бэ гэдгсэн чинь гадаадд чинь бүр хүүхдээ бүр менежмент дээр хүүхдэйгээ бүр унтдаггүй байхгүй гэдэг байсан хүн байхгүй бэ гэдгсэн чинь одоо манай нөхөр те манай баг хүүг авч унтаад өрөөнд нь тэнгүүдээ би охин аваад унтж байгаа байхгүй юу? Хоёр өөр өрөөнд шүү дээ. Тэнгүүдээ яг уу чатлаад хаа уулзах юм уу ч гэдэг. За уулзвал хаана уу? Хаач юу ч хийх гэдэг юм тийм юмнууд байна. Яг үнэндээ гашуун үнэн ч яг яг л бодит амьдралын түүхэнд байгаад аахгүй. Тэгээ би тэгсэн чинь нэрээд тийм болчихж. Одоо бит хоёр талд хаяа унтаад байна. Хаяа чинь юу байхгүй юу? Яг хүүхдийн наснаас шалтгаалж байгаа. Үгүй наснаас шалтгаалаагүй баха. Би алдаа тэгж байна. Би бол хоёр хүүхдтэй байхдаа бит хоёр хамт л унтдаг гэсэн. Тийм. Хоёр хүүхдтэй байхдаа хамт л унтдаг гэсэн. Бүр дөрүүлээч унтах үе байна. Эсвэл тэр хоёрыг өрөөнд нь унтуулах үеч байдаг байхгүй юу? Тэнгүүтээ сая охин дээр бол яалтчгүй тэгж байгаа. Тэнгүүд би тэгж байгаа. Нөхөртөө тэгж байгаа байхгүй юу? Харин одоо хоёулаа хамт унтъя. Юу яриад яага хоёр талд унтдаг болчихоо гэж гайхаж байгаа байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь манай нөхөр нэг удаа ирж байгаа байхгүй юу? Надад хажууд ирж байгаа байхгүй. Тэгээд
ингээл жан болчоод тэгээ дэрээваад явах чинь нөгөөдөг чинь тэгэхээр хүү хайж чаа гэсэн чинь хүүгийн хайжууд очлоо гэхгүй юу тэгэхээр хүү юу яриад яах гэж ирсэн гэсэн чинь баг нөгөө яах гэж ирсэн гэсэн чинь одоо ингээ хоёулаа өнөөдрөөс те хамт унтнаа одоо ингээд хүүчин ингээд унтнаа гэдгсэн чинь тэгж байгаа байхгүй юу жоохон унтчихсан аа дахиад 30 минут яваа. Гэхдээ би нэг л тэнүүнтэй унтахгүй бол чадахгүй нэг яваад өгчтэй. Тэгээ бид хоёр сая сарын өмнөөс ингээд хоёул ингээд хамт унтахгүй. Хүүхэд болол ингээд унтчих штэ ингээд тэг хүүхэд ингээд ингэнэ. Хоёулаа ингээд бүр дадал болгоод туршил болгоод ячвал бүр хоёулаа унтаж чадахгүйгээр ингээд бүр ингээд ингэчнэ. Тийм учраас хоёулаа барын амгийг барын залцгийг баг дээр ингээд ийм өгнөд нэг хэлэх дуртай гэсэн хэлж чадахгүй юу гэсэн гинэ. Барын залцгийг баг дээр дараа. Барын залцгийг баг дээр дарах хэвээр али унт. Одоо ер нь жоохон унтуулаад байгаа. Тэгээд үе юу ингээд шүнс ирэхээр явцсан байт. Тэгээд үе бас ингээд шалгадаг болсон бэ. Тэгээд хаяада бол яваагүй тэгэл хаяада явцсан байт. Тэгэхээр маш гоё гэр бүл эрүүл гэр бүлийн төлөөлөл хүүхдүүдэд маш сайхан өсөж байгаа ээж тэгээд олон эмэгтэйчүүдэд үлгэр дураал болсон сайн үйл хийсэн ийм гоё ихч ийм гоё эмэгтэй манай нэвтрүүлэгт манай подкастт хүрэлцэн ирсэнд маш их баярлаа гэж хэлмээр байна. Би бас чамтаас ингээд айгу олон сэдвийн талаар ярьлаа шүү дээ. Тэгээд бас ойртоос ингээд ийм студийн гэрэл мөрөлд ороогүй гоё шүү. Гоё мэдрэмж өглөө. Тэгээд ивент тэтгэгчдийнхаа бэлгийг одоо өгч байна. Манай ерөнхий ивент тэтгэгчээр Munchkin брэнд ажиллаж байгаа. Энд тэгээ яг түрүүн ярьсан охинд нь хүүд нь яг хэрэгтэй шүдний асуудлын шийдэх бүтээгдэхүүнүүд болон нөгөө наалддаг 360 аяг гэд бүгд багтсан байгаа. За баярлалаа. Ямар гоё юм бэ? Хэрэглэж үзээ тэгээ сэтгэлээ бас хэлээрээ та. Бас л гоё савлгаатай юм а тий. За энд болохоор Gatfra. Энийг л бас хүмүүс хайрцангуй мэддэг. Энэ болохоор ашигтай бактери. Энэ ялгаатай гэхдээ одоо энэ дээр ингээд Gatfra 10 гэж аз энэ бол 10 тэрбум ашигтай бактерийг өөртөө агуулсан том хүн болон насан турш хүмүүс ууж хэрэглэж болно. Энэ болохоор бага насны хүүхдүүд тэгээд нэмэх нь өөрөө цайртай байхгүй. Тэгэхээр нөгөө хүүхдүүдийн их гидс нөгөө хямраад байдаг шүү дээ тий. Тэгэхээр яг тэр үед энийг өдөрт нэгээр ерөөхдөө би бол гидс нь хямарсан урд өдөрт өглөө оройг хоёрыг өгчтэй. Тэгээл нам болдог. Би тэгвэл буруу уншаад байдаг юм шүү. Good Pro гэж уншаад байдаг. Gatfra юм уу? Хүслээрээ л уншчихлаа. За баярлаа. Ямар их бэлэгтэй болчихоо. За дараагийн бэлэг. Хөөх дахиад байгаа юм уу? Энэ нөгөө таны өгөхгүй мөө гэдээсээ. Дахиад өөр сэдвээр орж ирэх ба. Дахиад өөр үргэлжлүүлээ. Энэ болохоор Crashie-гийн Mind Me гэд шинэ гарсан брэнд. Энэ болохоор яг ээж охин Ma and Me гэдэг нь Mami тэгээд Me би. Ээж бит хоёр хамтдаа илүү гоё хөгжилтэй цагийг өнгөрүүлнэ гэсэн. Яг ээж охин хоёрт зориулсан юм өсний халж ирсэн юм байна. Гэтэ хэрэгжилж үзэж байгаагүй. Тийм. Тэгэхээр таныг бас хэрэглэж үзээрэй. За тэгээ. За баярлаа. За ямар гоё юм бэ. Вау. Тэгээд маш олон ээжүүдийн төлөөлөл болж маш олон хүмүүст урам зориг өгсөн. Үүнээс гадна хүүхдүүдэд би маш гоё орчинд төсөж гин гэж харж байгаа. Тэгээд хүүхэд болгон эрүүл, сарвал, аюулгүй орчинд өсөж торних хэрэгтэй байдаг. Тэгээд яг энэ эцэг эхийн үүргээ маш гоё биелүүлж байгаа. Та хоёртаас талархлаа, баярлаа гэж хэлмээр байна. Тэгээд өнөөдрийн дугаарт минь сэтгэл гаргаад хүрэлцэн ирсэн. Дэгийгчдээ бас маш их баярлаа. За баярлаа. Тэгээд зулаадуудаас амжилт хүсье. Би бас хараад байгаа. Ер нь сошиалд тэгэл бас мундаг байгаа минь дүүч. Яг л нэг миний 4 жилийн өмнөх яг тэр нэг галзуу барын аманд гараа хийхээс тийм үе дээр л байгаа. Тэгээ би чинь яг нэг юу байд юм бэ? Сошиалд нэг юм үе гэж тийм үеуд байна. Тэгээд би бол одоо яг сүүлийн нэг жил бол жоох нэг ингээд үр хүүхдүүдтэй нэг жоохон зарцуулчих. Тэгээд тийм урд нь бол ингээд бас ингээд тийм олон нийтийн эрх ашигын төлөө, олон нийтийн ингээл төлөө ингээл бас явсан байна штэ. Айгүй олон. Тэгээд манай сая 7 хоногийн өмнө одно гэд модератор хүүе дэгийг чи нэг зураг хайсан чи группээс та ямар амар олон юм хийсэн бэ гинэ намайг. Тэгэхээр би тэгсэн. Яса одоо бүр юм хийхгүй агуулчихъя гэх гэдэг юм уу чи гэдгсэн. Тоглоомод. Тэгээд тэгсэн чинь ер нь бол яг би одоо бол нэг жоохон юм гэр бүлийн уур амьсгалыг нэг яг яаж аахгүй хүүхд охиноо ямарсан нэг нас өргөдгий нэг наснаас нь хойш айгу гоё яг өөрийнх нь гоё ертөнцид байгаад
орноо л гэж бодоод байна. Тэгээд охиноо бас яг нэг юм яг нэм нандин өсгöd байгаа байхгүй би яг дотроо өөрийнхөө л юугаар штэ тэгээд дахиад жирэмслэхгүй эмчин гэдэг хандлагаар өсөж байгаа. Тэгээд яг тэр нөгөө гоё мэдрэмжүүдийг ингээд өөрөө авж байгаа. Тэгээд охин хөхөд угаасаа л ер нь нэг чи өөрөө мэдж байгаа охинтой тий ямар гоё болбороо ямар гоё ялтамхан билээ. Тэгээд тэр бодгон надад гоё санагдаж байгаа. Тэгээд ямар ч сан чамдаас маш их амжилт хүсье. Ийм гоё нэвтрүүлэгтэй подкастнда урьсанд маш их баярлалаа. Тэгээд ийм болон бэлэг авчлаа. Тэгээд эргэлзүүлж тэнгэлзүүлж исэн бол уучлаарай. Тэгээд улам амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд подкасттай хамт байсан ээжидтэй бас маш их баярлалаа. Нэрээ нэвтрүүлэг дуусгаас өмнө Little Mom YouTube сувагт subscribe дарж бидэнтэй нэгдэрээ. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Баяртай.